За сайн байцгаана уу? Та бүхэнд орой минь хүргэе. Гадаад дахь монгол хэлний багш нарт зориулсан мэргэжил арга зүйн цуврал сургалт 3 дугаар лекц цагаан толгой авиа зүй. За энэ дээр бол багшийн зайлшгүй мэдэх ёстой дуудлага гэсэн энэ сэдвийн хүрээнд уран чимэг багш өнөөдөр та бүхэнд лекц танилцуулга хийнэ. За багш үргэлжлүүлье. За сайн байцгаана уу? Өдрийн минь бүгдэнд нь. За өнөөдрийн сэдв маань юуны өмнө би та нарт бас дахиад нөгөө ямар зорилготойгоор энэ сургалтыг лекцийг уншиж байгаа вэ гэдэг нь одоо та нартай туршлагаас оролцож байгаа вэ гэхээр заах арга талаас нь одоо багш нарт зөвлөгөө өгөөрэй гэсний дагуу хийж байгаа. Тийм учраас би энэ нэг хэлний нэр томьёонуудыг аль болох бага хэрэглэхийг зорж байгаа. Тийм учраас одоо цагаан толгой заах арга тийм ээ дуудлага гэж тавьдсан байгаа. Энэ дуудлага гэдэг чинь ер нь бол авиа зүй гэсэн үг л дээ тийм ээ та нар мэдж байгаа. За тэгээд эхлээд би яг өөрөө яаж зааж байгааг та нарт хэлэхээс гадна та бүхнийг одоо ямар сурах бичиг хэрэгжилж гээ одоо тэр одоо хэрэгжилж байгаа сурах бичиг чинь та нарын хэрэгцээ шаардлагыг хангаж чадж гэнэ үү? Дээрээс нь цагаан толгойгоо одоо өсгүүдээ нэгдүгээр танилцуулж гэнэ үү гэсэн нэг юм хэдэн асуултаар та бүхэнтэй бас жаахан ярилцахыг хүсэж байна. За тэгээд өөрсдийнхөө байгаа нөхцөл байдлыг танилцуулахгүй юу? Ямар аргаар яаж цагаан толгой таниулаад хүүхдүүдэд үсгээ нүдлүүлээд ийм одоо унших чадвар эзэмшүүлж байна вэ? За миний асуултууд болохоор нэгдүгээр одоо 35 үсгээ таниулд юм уу? Эсвэл хэсэгчлээ таниулж байгаа юм уу тийм ээ? Нэг бол яг Монгол улсад хэрэгжилж байгаа хөтөлбөрийн дагуу буюу одоо 35 үсэг үзэж дуусах хугацаа ч одоо 2 дугаар сард болоод 2 дугаар сард цагаан толгойн баяр хийж байгаа шүү дээ үсгэлийн баярыг. Тэгээ ийм аль хөтөлбөрөөр нь яаж явж яана вэ гэдэг нь надад бас сонирхолтой байна. За сайн байна уу Орногшаа. Сайн байна уу? За окей гэд Австрал. За тийм байна. Дуугаар нь таньж байна. Дуугаар таньж. Тэгээд баярлалаа огшаа. Өнөөдөр лекц. Миний хувьд бол нөгөө нэг 2017 онд боловсролын яамнаас гаргасан нөгөө нэг хөтөлбөрийн дагуу. Тэгэхдээ яг тэр хөтөлбөрийг бол яг тэр чигт наваагүй. Яг энэ англи хэлээр ярьдаг хүүхдүүдэд зориулсан ийм хөтөлбөрийг аль болох одоо эндээ бас одоо юу гэдгийг таарах маягаар хөтөлбөрөө боловсруулаад тэрний дагуу хүүхдүүдтэй хичээлээ. Нэг басанд монгол хэлийг нь гадаад хэл маягаар тэгтээ монгол хэлний одоо багш нар ялангуяа багын багш нар хүүхдээ яаж монгол хэлийг таниулдаггүй тэр хоёрыг хослуулсан маягаар ингэж хүүхдүүдтэй үсгийг нь нэгээр нь таниулдаг. Таниулахдаа бол төлөвлөгөөний дагуу хэсэгчл таниулдаг. Тий. За ашиглаж байгаа сурах бичиг бол би 2016 оноос хойш монгол хэлийг зааж байгаа. Тэгээд ер нь бол эхлээд их энэттэй юмар эхэлжсэн. Тэгээд тэр маань нэлээд сайн боловсрсоор байгаад ерөнхийдөө жоохон сурах бичиг одоо гарын авалга гэх юм да. Сурах бичиг биш. Гарын авалга маягийн одоо уншлага дээр нь дасгал ажил тэгээд одоо үсгээ бичих дээр ийм гарын авалга хийсэн. За тэрийг одоо яг ашиглаад явж байгаа. Ерөнхийдөө тэндээсээ бүх юма сайжруулад ингэ явж байгаа. За тэгээд миний бодлоор одоо материалууд маань бол хүүхдүүдийн хэрэгцээг ерөнхийдөө хангаж байгаа гэж үзэж байгаа. Яг гэвэл эцэг эхчүүд маш их өндөр сэтгэлтэй байгаа. Тэгээд бол орчуулгын хэсэг энэ төр орцсон байгаа. Тэгээд хүүхд маань үсгээ тарин бичин хэл одоо хэлний дөрвөн төвшинг бүгдийг оруулсан учраас ярих сонсох бичих бүх төвшний дагуу ингээд явж байгаа. Тэгтээ одоо мэргэжлийн хүмүүсээс мэдээж зөвлөгөө авч сайжруулж явна л гэж бодож байгаа. За сайн байна. За өөр сони юу вэ? Энд чинь Австрал гэсэн үг байна. За өөр
хаана ямар сурах хүчиг тэг яаж ажиллаж जैन сая ховын өгшөө өгд бол нэг нэгээр нь явж байгаа юм байна. За дараагийнх нь хүн юм бэ? Дөрөв бас. Сайн уу өгшөө. байна. Сайн байна уу? Бас Өөр хүн танд ярих дуу гэж ороод байна уу? ирлээ. Танд Өөр дуу хүн ороод байхад ирлээ. би зүгээр юу таны сарлын номнуудыг бид нэр өнгөрсөн нөгөө хичээлийн цогц хөтөлбөр хэрэглэхдээ юу бэхжүүлэх одоо юу гэдэг сайжруулах дээр хэрэгэлсэн. Тэгвэл би яг энэ цагаан толгой заах дээр бид нар бол мэрэгсэн хүмүүс биш л дээ. Яг ёстой нөгөө олон жилийн туршлага дээр л ажиллаад явж байна. Тэгээд манай хичээлийн цаг чинь өөрөө өөр юм болохоор 7 өнөخت нийтгэхээс 5 дахь өдөр ордгоо ганцхан удаа ордог. Тэгэхээр жилдээ бол бид нар 35 удаа орж байгаа. Тэгэхээр чин өдөрт нэгээр заана гэсэн юм бол байхгүй. Урд нь бол тэгж зааж исэн. Нэлээд олон жил нэг удаа орохдоо нэг үсэг зааж исэн. Одоо бол үгүй. Бид нар нөгөө 17 он жишг хөтөлбөр авсныг тэрнийг одоо өөрийн болгосон байгаа. Тэгэхээр манай сургуулийн хувьд бол цагаан толгой ангийн 2 анги байх хэвээр. Одоо нэг жилд нэг хүүхэд орчоод тэрэндээ тэр жилдээ явчаа тэрний дараагийн жилд явна гэсэн. Ер нь манай хэлний хөтөлбөрөд бүгдээрээ нэг ангид орсон хүүхэд 2 жил явдаг тийм үндсэлтэй байгаа. Яагаад гэвэл 35 34 удаа орно гэдэг чинь нэгсэндээ 68 удаа л гэсэн үг шүү дээ. Тэгээ 2 жилд орлоо гэхэд тий. Тэгжээж нэг арай хийж бид нөгөө хамгийн тавьсан өмнөө тавьсан зорилготой үрж байгаа байхгүй яг хагас дууч гэсэн тий. Тэгээд манайд урд нь бол цагаан толгой буюу одоо монгол хэлний багаангийн мэрэгсэн багш байсан. Тэгээд тэр хүн маань бол 10 хэдэн жил заагаад сүлдээ одоо за би хангалттай боллоо гэд гарсан байгаа. Тэгээд өөр багшийг сургаад гэдэг юм одоо жоохон юмаа өгөөд орхисон. Тэгээд тэрнээс хойш бол нэлийн явдалтай байгаа. Тэгээд цагаан толгой заана гэдэг нь болохоор манай сургуулийн цогц хөтөлбөрийн хувьд бол дунд шатанд байгаа байхгүй юу? Манайх анхан шатны одоо монгол хэлийг 2 дахь жилээр заахдаа сургуулийн өмнөх насны дээр 2 анги байгаа. Нэгсэндээ 4 жил манай сургуулиараа яваад дээшээ гараад зурлагаа мэддэг болцсон хүмүүс дараа жилийн ангитай бол зурлага мэддэг гэдэг чинь цагаан толгой үүсгээд амар хэлбэр болж байгаа байхгүй юу? Тэгээ өөрийнх нь нэрийг бичдэг тий. Одоо яг бид нэр тэр шатн дээр шинэ хөтөлбөрийн хөргөжлөлтөн дээр явж байна. Тэгэхээр бид нэр сая багш нартайгаа одоо ярилцлага хийсэн байгаа яг энийг бүрчлэн. Тэгээ анги болгон дээр тэгээд шинэ хөтөлбөрийн хэрэгжилт ямар байна? Бид нар одоо 2 дахь жилдээ орж байна. Тэгээд цагаан толгой заах дээр бид нар бол багш нараа нэлээд дадлагжуулах хэрэгтэй юм байна гэдэг таны хичээлийг бол ерөөсөө шимтэн хүлээж харж байгаа. Хинч цагаан толгой заачна гэж хүн боддог. Үгүй байхгүй юу? Тий, үгүй. Ерөөсөө үгүй. Тэгээд энэ хичээлийн жил цагаан толгой ангидаа бид нар ямар юм хэрэгэлсэн бэ гэхээр нөгөө шууд ихлээр хүүхдүүдэд үеэр дуулсан. Нөгөө цагаан толгой одоо Монголсод авах одоо ерөөсөө дэлхийн дээр нөгөө 7 нот байдаг шүү дээ. Тэр шигээл би шууд тэрүүгээр дуулаад эхэлсэн. Тэгээд бүх өсгнүүдэд доореми гэдэг шигээ рарэри роро гэд ингээд үеэр уншуулж эхлээд за энийг ийм утгатай юм байх шиг ингээд үеийн өснөгтөр тэрэн дээр нэлээд ажилласан байгаа. Тэгээ би тэр ангийг авч яваагүй би зөвхөн ментор хийдэг байгаа учраас хийж исэн учраас одоо цаашдаа бол би өсөлтийг хараал сууж шинэ багш байгаа. Тэгээд ер нь бол цагаан толгой заах тийм амар бишээ ялангуяа одоо монгол хэлнийх нь мэдлэг харилцан адилгүй тийм суйртай хүүхдүүдийг 10 эд хүүхдийг оруулаад зэрэг цагаан толгой заагаад шууд үсгээр нүдэд эхлэх хэцүү. Би бол Америкийн сургуульд олон жил багшилсан. Америк бол яадгүй гэхээр саунд гэж одоо авиа зүгээ эхлээд заачдаг. Тэгээд авиа дээр тулгуурлаад авиагаа таниулаад яваад байна. Тэрнээс биш үсэг гэд голлохгүй. Тэгингээ үсгийг багцлаа заачдаг байхгүй. Яаж бичдэг арга байдгийг тэрүүгээр нь 3 бүлэг болгоод хамгийн ойролцоо бичдэг аргуудаар нь ингээд одоо нэгдүгээр ингээд цэцэрлэгээс дээш дамжуулаад нэгдүгээр ингээд оруулчихдаг юм байна. Тэгээд юуны тухайд болохоор монгол хэлний одоо бидний таны сэдвийн дагуу ярихад бол энд гадаад хүүхдүүдэд зориулсан монгол хэлний хэлбэршүүлсэн сурах бичвэрнүүд бол Мерсерийн тэнд байгаад байгаа. Манайд бол гарсан байгаа. Боловч яг тэрүүгээр дагаад явахад хэзээ ч хангалттай байдаггүй.
Ягаад гэвэл нэмэгт дасгал одоо Австралийн отгон чимэг багшийн яриад байгаатай адилхан цагаан толгойг нэг хүн маш олон жил зааж иж өөрийн гэсэн гарсан арга барилтай болох хэрэгтэй гэдэг юм байлээ. Тэгээд нөгөө зөвхөн өсөг дуудлага гэхгүйгээрээ бичиг ярих сонсох бүх чадваруудыг оруулж байгаа учраас олон жилийн турш заасан тэр хүний нөгөө сайжруулсан юм чинь гарын авлага болдог. Тэгэхээр манай багшаад ч гэсэн нэг жижигхэн үйлсэн жижигхэн бичил эхүүд бол зөндөө л байгаа. Одоо бол ерөөсөө цагаан толгой заахад материал шиг элбэг юм байхгүй болчих. Онлайн, офлайн тэгээд ерөөсөө зөндөө тий хизээч тийм байгаагүй. Одоо зүгээр ямар аргыг сонгох уу, хэн заах уу, юу өгөх гэж байгаа гэдэг маш тодорхой төлөвлөгөөтэй байчвал хүүхдүүдтэй нь бас хамгийн цааталт нь ерөөсөө л эцсийн эцэд юу гэж юм гэхээр бидний ганц сургуулийн зорилго ингээд юм өгөх гээд байдаг. Эцсийн эцэд ээж аав нар ажиллахгүй бол ар гэрт юм хийхгүй бол орчин бүрдүүлэхгүй бол ямар ч нөлөө байхгүй. Ахиц ийм л харагдаж байгаа биднэрт тий. Тэгэхээр бид нар бол тий одоо сургуулийн материалын хувьд бол хангалттай байгаа хамгийн гол нь ямар хүүхдүүдэд ямар төвшний хүүхдүүдэд бид нэр юу яаж өгөх гээд байна вэ гэдэг нь л сонир. Ямар хугацаанд. За баярлалаа шин. За баярлалаа. За юм байдаг. За өөр Англи, Америкаас, Австралиас орчлоо. Өөр юм. За нэг хүний санал авъя. Тэгээд ерөнхийдөө бидний Оройны мэндэ. оройнд. Японд наа. За Тэгээд нөгөө манайх бид нар бас яг адилхан доо яг бас л хагасаа өдөр юм уу бүтэн цай өдөр айл нэг өдөр нь одоо хичээл ордог болохоор цагаан толгойг би одоо бас 7-8 жил баг 10 жил заачлаа да. Тэгээ ер нь бол бас гадаадад анхуутайгаа нөгөө хідэн өгийн баялаг байхгүй хүүхдүүдэд заадаг болохоор тэгээд юу юм да. Ер нь бас янз янзын аргаар зааж байгаа л одоо нэг бас тэгээд бас нөгөө өөрийнхөө арга барилаар юу яаж юм да. Зарим адил өсгнүүдийг бас нөгөө хооронд нь нэг өдөр заагаад тэгээд нэг үсгээр нь холцоо заагаад тэгээд явж байна да. За баярлалаа. За санд бодсонд баярлалаа бас та нарын байгаа байдал ямар байгааг бас мэдчихэж миний хэлж байгаа юмнаас одоо бас хэрэг болохоор юмнуудын бас зарим хэрэг болохооргүй юм ин ороход болохыг бас хэлье гэж бодож байна. Сая одоо багш нар маань дүүрэн багш хэллээ. Одоо цагаан толгой байд юм уу? Сурах хүчээ, гарын авлага бол одоо маш олон болсон. Бидний 1992 онд анх зааж эхэлж байхад ерөөсөө Прагийн их сургуулийн нэг сургууль хэрэгжилжсэн монгол хэлний ямар нэртэй вэ? Сурах хүчиг. Тэгээд Мөсийн багш нарын 72 онд хийсэн нэг сурах хүчиг. Тийм хоёрхан номтой байсан. Одоо тэгээд энэ цагаан толгойн юм үзүүлэн таниулах ерөөсөө байхгүй байсан. За энэ хамгийн эхний энэ цагаан толгой гэдэг чинь нөгөө боловсрол төв дээр төслөөр хэрэгжсэн яг тэр үеийн бараг л анхных нь ийм цагаан толгойн ийм үзүүлэн гарчаасан. Энэ нь бас нэлээд хэсэг багц үзүүлэн л дээ. Тэгээ одоо эндээс та нар харахад бол энээс олон байгаа. Бүр янз бүрээр одоо эргдэг, дуурдаг, тойрдог л 9 шидээр одоо сүүлдээ цагаан толгой чинь энэ зөвхөн амтны нэртэй бас гараад ирсэн. Жишээлбэл цагаан толгой гэвэл бүгд амтны нэр оролцчихсан цагаан толгой. Мөн энэ одоо унших бичгийн материал ч гэсэн энэ цаана дахиад цагаан толгой энд явж байгаа. За энэ загдын түмэн жаргалын энэ цагаан толгой бол жаахан эрт үеийнх энэ төдүүга редакторлсон байдیں۔ Дотор ашиглалтын чанар нь бол арай дээр. За энэ цагаан толгой бас байж энэ нэг цагаан толгойгийн сайн тал нь гэхээр эгшгүүдийн нэг өнгөөр, хийгүүлэгчүүдийн нэг өнгөөр тэгээд одоо энэ гадаад үгэнд ордог дөрөв үсгийг нь хийгүүлэгчийг нь бас ингээд ялгаад өнгийг гаргаад өгчихсөн жишээтэй. За тэгвэл бид нар одоо энийг одоо сонголт хийх маань л одоо бидний одоо хийх оновчтой сонголт хийж сургалтандаа ашиглаж эцсийнхээ үр дүнг үзэх нь одоо бидний сонголт болоод байна. Бидний гаргах шийдвэр. Тэгэхээр одоо бид яаж хийж байна? Та нарын хувьд би сая ерөнхийдөө адилвтар байгаа юм байна. Гэхдээ тэр дүүрэн багшийн хэлж байгаагаар 2 жил 60 цаг тийм ээ. 35 70 цаг. За 60 цагаар ойлгоё. Мөн тэр ОГ багштар болохоор бас л багслаад явж байгаа юм байна. Гэхдээ ОГ багшийн хувьд бол
заавал одоо бүтэн жил гэж үздэг юм байна. Магадгүй орж байгаа цагийнх нь тоо олон байж магадгүй. Тийм учраас ийм баг зэргийн ялгаатай тайлбар хийгдсэн болов уу гэж бодож байна. Багшаа За. нөгөө би болохоор яг энтхээ нөгөө нэг улирал 4 улирлыг яг дагаад хичээлээ хагасаа өдөр болгон ороо явчихдаг. Тэгэхээр яг За. бүрэн багшийн хэлдгэр баг яг тэр хавцаа нэг Цагийн 36 үед ажиллах нь тийм. 36-аас Багтаан цагийн үед. 36-аас 30-аас 34 удаа гэдэг чинь 60 хэдэн цаг ер нь Тийм орж байна. тий Тийм байна. 68 цаг тий 60 дээд цаг тий. За ойлголоо. Яг л энэ монгол хэлийг хоёр дахь хэл, гадаад хэл гэдэг өнцгөөс нь зааж байгаа багш нарын хувьд бол одоо ингээд харахад бол одоо та нарын энэ хэрэгжилж байгаа материал тэгээд энэ зааж байгаа цагийн багцааг үзэхэд бол одоо бидний одоо гадаадынханд яг гадаадын хүнд монгол хэл зааж байгаа цагийн баримжаа бараг л таарчин. Жишээлбэл манайх нөгөө монгол хэл анхлан сурах чиг гэдэг ном маань 40 цагийнх. За тэгээд тэр 40 цагийнхаа хичээл 2-7 хоногт өдөрт 2 параар 2-7 хоног ороод дуусдаг. Ягаад гэвэл тэрийг дуусаад ажил хөдөлмөрөөр эрхлэх гэж байгаа хүмүүст голдуу зориулагдсан сурхичиг гарын авлага. Тэгээд дээрэс нь бид нэр тэрийгээ дахиад давтахаар 1-7 хоногоос 2-7 хоног зайлшгүй хэрэг болдог. Бүх доторх юмнуудаа эзэмшүүлэхэд бол тэгээд ингээд үзэхээр яг л одоо бидний цагийн баримжаа бол яг адилхан байгаа юм байна гэж одоо би ийм дүгнэлтэнд хүрч байна. Та нараас сонсоод. За тэгээд бидний одоо манай дөр бол 3 наснаас дээшээ л одоо хамгийн өндөр настай хүн нь бол нэг 76 настай байсан. За тэгээд бидний та нарын ажлаас одоо нэг ялгаатай тал бол нэгдүгээр бидний суралцагч нар голдуу ер нь 99% нь гадаадын иргэд байсан. Насны хувьд тэр та нарын одоо анги болгонд 10 хүүхэд 7 хүүхэд байдаг бол бидний одоо группэлсэн хүүхдүүдийн тоо бол 3-аас 7 насны хүүхэд 5 та 7-оос 14 насны хүүхэд 8 одоо хүүхэдтэй юм гадаад хүүхдүүдийн группүүдэд зааж үзсэн яг энэ материалаараа тийм ээ. За тэгэхэд бидний ажигласан мэдсэн энэ олон жилийн туршлагаас үзсэн энэ тал одоо туршлага гэдэг юм уу одоо ажлын арга барил ямар шүү байсан, юун дээр анхаарах хэрэгтэй байсан тухайгаа л өнөөдөр одоо цагаан толгой гэдэг дээр бид нэр авиа зүг гэж ойлгоно тийм ээ, дуудлага гэж ойлгоно. Салангат үгийн дуудлага нэг байхад одоо өгүүлбэрт ороод ирэхээр яаж дуудах вэ гэж бидний чинь толгойгоо ашигладаг юм олон шүү дээ. За тэгээд бидний хувьд бол яаж ажиллаж байгаа гэхээр яг одоо ингээд эхлээд орохдоо бид нар тийм энэ эрээмерануудаас нь аль болох зайлсхийгээд байгаа. Ялангуяа одоо би одоо цагаан толгойг та нарт заах аргын хичээлийг одоо лекцийг уншихдаа би хүүхдүүдийг чинь ингэж ангилж байна л да 3-аас 5 нас. 6-аас одоо 7 нас тийм ээ. Эсвэл 3-аас 5 гэчээд 5-аас 7 нас гэж ингэж ангилж болох. Тэгвэл одоо бид нар одоо цагаан толгойгоо заахтаа дахиад л та нарын одоо мэдж байгаа юм л да. Нөгөө хүүхдийнхаа нас сэтгхүүн онцлог тохируулнаа гэдэл ингээд ярина. Тэгэхээр 3-аас 4 насны хүүхдүүд маань зүгээр одоо энэ цагаан толгойн хүснэгтийг үзүүлчихэд А, Б, В гэж заах ямар ч шаардлага байхгүй тийм ээ. Энэ насны хүүхдүүдэд бидний өмнөө тавих зорилго нь юу вэ? Бид тэр хүүхдүүдэд авиа таниулахдаа гол юм нь зөв дуудаж, зөв хэлүүлж сургах. За энэ бол бидний гол зорилго. За дээрэс нь энэ 3-аас 4 настай хүүхдүүдээр бид нар юу хийх ёстой? Үгийн сангийг баяжуулах. Илүү олон хүүхдтэй болгох тийм ээ. За мэдээж хэрэг өмнөх хичээл дээр тэр Дорж Тэрэн багш хэлжсэн хүн хэлийг хэрхэн сурд юм бэ? Тийм ээ. За нэгдүгээрт нь авиа, хоёрдугаарт нь үг, гуравдугаарт нь өгүүлбэр, дөрөвдүгээрт нь харилцаж сурах гэж ярьжсэн тийм ээ, заажсэн. Тэгэхээр бидний яг одоо 3-аас 4 настай хүүхдүүд дээр харилцахыг орхий, өгүүлбэр зүйгийг орхий, хэлзүүн дэрмийг орхий гэдэг ийм арга биднэрт бол байхгүй. Энэ нь бол тодорхой. Гэхдээ энэ дөрвөн шат дарааллын яг аваад явах боловч цагаан толгоогоо үзүүлэхдээ заахтаа бид нар арай өөр арга барилаар заавал үсэг нүдлүүлэхээс илүүтэй нүдлүүлнэ. Гэхдээ аль болох хүүхдүүдийг одоо
өөдөөхгүй талаас нь. За тэгээд би энэ дээр юу хэлэх гэж нэхэр эхний үед бол ерөөсөө ийм цулгуу анхаарал бага одоо хүүхдүүдийн анхаарал сарних нөхцөл бүрдүүлэхгүй. За бидний доотлын зурагтай цагаан толгойг заалаа ашиглагч нөгөө А үсгээ харахаасаа илүүтэй алимны зургийг харж болно тийм ээ. Гэтэл нөгөө тал дээр нь бөмбөлөг гэдэг зураг бас байж байна. Тэрийг харах ч юм уу ийм байх учраас эхний 1-2 хичээл дээр бидний арга барилаар бол энэ зүгээр ийм цулгуудаар байгаа. А4 дээр ч хийсэн бол энэ А3 дээр ч хэрэгжилж болно тийм ээ. Энийг нь ашиглаад тэгж байгаа дараа нь одоо нөгөө хүүхдийн сэтгэхүйн ажиллагааных нь сэтгэл зүй талаас нь бодох юм бол анхаарал нөгөө шилжих гэдэг юм биш үү тийм ээ. Анхаарлаа шилжүүлэх чадвар нь ямар. Тэр үед нь бид нар энэ зурагтайг нь ашиглаад өөрөөр хэлбэл өнгө будгийг ингээд өөрчилчихоор нөгөө хүүхд маань таньж гэнэ үгүй юу тийм ээ. Одоо 5-6 настай 5-7 настай хүүхдтэй байна. Тэгээд яг тухайн насных нь онцлогт тааруулаад ашиглаж чадвал одоо цагаан толгой номнууд бол янз бүрээрээ гарлаа гэдгийг одоо хэлэх гэж байна. Одоо энэ сүүлийн слайдн дээр үзүүлж байгаа бол бас л дахиад цагаан толгой. Энэ дээдлийнхэн цагаан толгой гэдэг энэ малтай холбоотой ингээд өгнүүдний чинь дундх нь одоо жишээл эхний эм үсгийг би эргүүлж болно. Мал гэдгийн дараа тал гэдээ гараад ирж болно. Эсвэл эм аагаа орчгоод арих нь мах гэдээ гараад ирж болно. Энэ одоо ингээд хөдөлгөөнтэй эргүүлээд хэрэгжилж болохоор. За энэ нь болохоор нөгөө өнгө будагтай нэг та нар бүгдээрээ мэдж байгаа. За дээрэс нь одоо цагаан толгойнууд маань зөвхөн ийм үзүүлэн маягаар одоо ширхгээр нь гараад ирж болно. Тэгэхээр одоо энийгээ бид нэр 3 настай хүүхдээр орохоор яаж 3-4 настан дээр яаж хэрэглэх юм? Эсвэл 5-7 настан дээр яаж хэрэглэх вэ гэдэг маань бидний нөгөө хүүхдүүдийн маань анхаарал төвлөрөлт, анхаарал тогтворжилт гэдээ бас нэг юм байгаа. Тийм ээ? Тэгээд анхаарал шилжих чадвар нь ямар байх вэ? Анхаарал сарних чадвар нь миний энэ сурагч нарын хувьд ямар байгаа вэ гэдгээ бодоод тэгээд одоо ашиглаж болохоор материалууд бол хангалттай болсон байгаа гэж үзэж байгаа. За 3-4 настай хүүхдүүдийн нэг онцлог байж байгаа тийм ээ. Юмыг заавал бодтойгоор ашиглаад хэрэглээд бариад үзээд инхээр нөгөө зүйл бидний заасан зүйлийг илүү тогтоодог. За тийм учраас миний энэ слайдны дугаар жаахан өөрчлөгдөж юу яа. За энд нэг Vygotsky гэдэг эрдэмтний үгийг эхлээд та нарт уншуулъя. Хүүхдийн хэл ярианы хөгжил нь сэтгцийн үзэгдлийн хувьд хөгжлийн тодорхой дараалсан үе шатны дагуу хөгждөг. Тийм учраас л бид нэр 3-5 настай байвал яах юм? Тийм ээ? 5-7 настай хүүхдээр яаж хэрэглэх үү гэдгийг бодолцох шалтгаан маань яг энэ эрдэмтдийн судалгаагаар бол бас батлагдсан. Тэд нэр ингээд биднэрт бас бэлтгээд ингээд хэлээд өгчихсэн байж байгаа тийм ээ. Тийм учраас одоо бид нэр тодорхой наснд нь одоо юу хэрэглэх вэ гэдгээ бүх юмыг багшийн яриа, их эцгийн ярианы өгүүлбэрийн бүтэж сонгох үгэнч бас ялгаагүй одоо тэр хүүхдийнх нь нас сэтгхүүн онцлогт заавал таарч явах ёстой. Тийм учраас энэ цагаан толгой таниулах, нүдлүүлэх, одоо уншиж бичиж сургах тийм ээ энэ ажил бол ганцхан багш таны ажил бас биш. Нөгөө суралцагчийн чинь бас нөрөх хөдөлмөр, дээрээс нь их эцэг одоо асран хамгаалагчдын хөдөлмөр оржоож бид нар одоо хамтын хөдөлмөрөөр цагаан толгойгоо сайхан нүдлүүлээд эсвэл авиа зүүн зөв дуудлагыг одоо тэр 3-4 нас, за 3-5 настай хүүхдүүдэд бол ерөөсөө бид нар би сая хэлсэн авиаг зөв хэлүүлдэг. Тэр хүүхэд зөв дууддаг. Зөв дуудахаас гадна зөв сонсдог. Энэ авиалбарыг сонсох чадвар чинь бас тустай. Дээрээс нь үгийн нөөцтэй, тийм ээ. За үгийн нөөцтэй болохдоо яаж анхаарах вэ гэхээр за дахиад цагаан толгой руугаа явцгаая. Цагаан толгойгоо одоо заах гэж байгаа үг гэж үзье. Тэгэхээр энэ цагаан одоо 3-4 настай хүүхэд 5 настай хүүхдээр за 5-ыг би бас дээшээгээ ч оруулж бас магадгүй. 3-4 настай хүүхдээр ялангуяа энэ цагаан толгойн хүрснэгтийг бол одоо багш үзүүлэх тийм ерөн шаардлага байхгүй л гэж би боддог. Тэрнийхээ оронд бол одоо жишээлбэл за энд нэг слайд гаргаж ирнэ. За би энд нэг одоо энийг та нарт үзүүлье. Энд одоо
бараг гарчиг байхгүй зүгээр л нэг энэ өнгө дээрэс нь энд нэг хідэн юм тийм ээ. Энэ үзүүлэнгээр би та нарт нэг хоёр зүйлийг илүү анхааруулах гэсэн. За энэ одоо эхний зураг үзүүлчихэд би ямар асуулт тавих вэ? Энэ юу вэ? Хүүхэд яаж хүлээж авах вэ? Энэ ямар өнгө вэ? Тэгвэл энэ хэдийн алийг сонгож хүүхэд хэлэх юм. Тийм ээ? Дараачихын зургийг үзүүлээ. За зарим нэгin хүүхэд энэ юу вэ гэдэг дээр нэрлэх байх. Гэтэл чин доошоо яваад ирэхээр энэ тамхи байж болох уу бидний материал дээр? Тийм ээ? Гэх мэт одоо эндээс хоёр зүйлийг багш нар анхаарах ёстой. Таны хэрэгжилж ашиглаж байгаа сурах бичиг тийм ээ? Гарын авлага, бэлтгэсэн материал чинь яг өөрийн чинь зорилгот нийцэж гэнэ үгүй юу гэдгийг заавал нэгтлэх хэрэгтэй. Би хам хумал энэ материалыг оруулчихад цагаан толгой дээр ашиглах юм уу? Эсвэл үгийн сан ариужуулах гэж нэгээд за цэнхэр хүүхдүүдээ, за ягаан хүүхдүүдээ, за энэ хар хүүхдүүдээ гэж ингэж өрөөсөө зогсож болохгүй. Бас нэг юм хэлье. Ашиглаж байгаа сурах бичиг гарын авлагын чинь дасгал буудасны дугаар нь заавал яг ар араасаа орно гэсэн үг биш ээ. Тийм учраас багш нар маань ээлжид хичээлийнхаа материалыг заавал одоо цуглуулахаасаа гадна заавал шалгаж байгаараа. Үнэхээр энэ хэрэгжилж байгаа юм маань миний яг өнөөдрийн зорилгыг биелүүлэх үгүй юу? Яг одоо зорилттой хүүхдүүд маань ашиглагдаж болох үгүй юу гэдгээ заавал нэгтлээрэй. За 3-аас 4 настай хүүхдүүдэд тэгвэл энэ гараад ирвэл ямар вэ? За энэ юу вэ хүүхдүүдээ? За хүүхдүүд мэддгээсээ мэдэхгүй хүртэл нэрлэнэ. Тийм ээ? За дараа нь энэ юу вэ? За эхтнүүдээ мэддгүй хүүхд гэж барагтаа байхгүй. Энэ үед одоо яагаад ингэж байгаа юм гэхээр хамгийн өөрсдөд нь ойр байдаг эд зүйл. Өөрсдөд нь хамгийн одоо ойрхон одоо сурсан үгээ ашиглаж болох тийм үг, эд зүйл, материалуудыг ашиглах хэрэгтэй. Дээрээс нь бүр тэрийгэ чадвал бодтойгоор тийм ээ. Яагаад тэгэхээр чинь 3-аас 4 насны хүүхэд гэдэг чинь ямар нэгэн юмыг өөрийнхөө биеэр хийгээд яг харандаа бол одоо харандааг бариад тийм ээ. Машин бол машина барьчгаад дүүд гэж яхтай нөгөө сэтгхүү нь хөгжиж яадаг. Тийм учраас бүр орд танихгүй юмнуудыг одоо тэр 3-аас 4 настай хүүхдүүдэд одоо ялангуяа эхний үед ашиглах шаардлагагүй. Бас цагаан толгойг яг А, Б, В, Г гэд ингээд таниулах шаардлага 3-аас 4 настай хүүхдүүдэд ерөнхийдөө би өвдөө бараг л шаардлагагүй гэж үзэж байна. Тэгэхдээ үнэхээр цагаан толгой нөтлүүлээд уншдаг болгох гэсэн зорилго тавьсан бол бас тэрнээсээ ухарч болохгүй шүү дээ, тийм ээ. За жишээлбэл одоо эргээд ярив. Энэ цагаан толгой үсэг найдварлах юм а гэд бодоход чинь бид нар яах вэ? 3-аас 4 настай хүүхдүүдэд эхлээд их шиг аваагаал таниулна шүү дээ, тийм ээ. За их шиг аваагаа таниулахын тулд заавал гүйгүүлэгчтэй нөгөөхий чинь хэлэх гээд байх тийм шаардлага эхлээд байх уу? Эхний үед за 7 их шигээл өнөөдөр нөтлүүлэхийг бодъё доо гэж бодоход бол одоо өнгөө хэлүүлэх чинь саланг маягаар аваараа битгий ингэж нэгдсэн маягаар ав, тийм ээ. За зөвхөн цэнхэр өнгийн цаас авлаа. За энийг ингэж бодох ёстой. За хүн эхлээс мэдлэгтэй хамгийн түрүүнд хэлдэг аваа нь юу байх юм болоо? Нэгдүгээр энийг би та нар зөв бага насны хүүхдүүдтэй ялангуяа ажиллахад нь илүү анхааруулах юмыг хэлж өгье гэж бодсон. Тэгээ сүүл рүүгээ насан туршид болоод юм уу 7-оос дээш нас одоо бол тэр бол арай өөр арга байна. За тэгэхээр яг уа гэж уйлдаг тийм ээ. Одоо хүүхд чинь аач гэдэг юм уу. Тэгээд айл одоо өнгийг хэлэхэд тэр аваа нь илүү орсон байна вэ гэдгээс нь эхэлж болно, тийм ээ. За жишээлбэл цагаан. За тэр үедээ багш зөвхөн гүйгүүлэгчүүдийн гэн биш зөвхөн тэр нөгөө их шиг үсгээ барай зогсчод болно шүү дээ. За уа гэд уйлдаг гэж бодох юм бол үсгээл зөвхөн барьчихна. Улаан тийм ээ. За ингээд нөгөө хүүхд нь давтаад хэлүүлээд тийм ээ. За ингээд орхичлаа гэж бодъё. За дараа нь юу байдгийг шар тийм ээ.
Цагаан гэвэл зөвхөн эгшгээ харуулад цагаан. Энэ хоорондоо хүүхдийг энэ намайг ингэж үзүүлэхэд юм уу бичээд үзүүлж болно самбар дээр. Эсвэл цагаан гэдгийг ногоон самбартаа бол цагаан гэдэг өнгөө заахтаа А үсгээ самбар дээр цагаан өнгөөр бичиж болно ш. Цагаан. Улааныгаа заахтаа самбар дээр улаан өнгөөр бичиж болно. Биднэрт одоо нөгөө цагаан самбарын чинь давуу тал тэр вэ штэ тийм ээ. Ямар ч өнгөөр биш. За бас шохоонууд маань бас өнгөөр гарч гисэн байгаа тийм ээ. Тэгэхээр за тэгээд энэ цагаан толгой аваа зүйтэй аваа таниулах зөв хэлүүл сургахад би зүгээр бодож байгаа юм бол одоо хүүхэд хэлд орох явцад анхны хэлдэг аваа дараа нь одоо аваануудыг одоо эгшиг аваануудыг хэлж сурчаад дараа нь одоо гийгүүлэгч рүү орох юм бол гийгүүлэгч дээрээс уруулын гийгүүлэгчүүд ер нь эхэлдэг байх тийм ээ. Бид нар мэдж байгаа шүү дээ нөгөө хүүхдүүд чинь мэ гэж хэлэхдээ сайн эсвэл мэ гэж хэлэх нь арай дөхөө байд юм шиг байгаа тийм ээ. Тэгэхээр уруулын гийгүүлэгчээс дараа нь яа тийм хэл рүү н ордог юм уу тийм ээ. Тэгж байгаа шүргэх гийгүүлэгч рүү ч ордог юм уу. Иймэрхүү байдлаар тэр натуралны хүн эхээс төрөөд одоо байгальтай харьцаад ирэхээр аль аваанууд нь төрүүлээд хэлэхэд эвтэйхэн байх вэ гэдгээс нь эхлүүл арай зохимжтой юм уу гэж боддог. Одоо энийгээ бас та нартай хуваалцахыг хүсэж байна. За тэгээд би одоо энэ дээр жишээлбэл энд байгаа цагаан толгой гэдэг үзүүлэнг хэрэглэхгүй байна шүү дээ. Яагаад гэвэл тэднэрт ингээд цагаан толгойгоо харуулад яг ингээд зэрэгцүүлээд 35 үсэг ингээд үзүүлээд ингэх нь бол одоо 3-4 настай хүүхэд 3-5 настай хүүхдэд тийм ч оновчтой арга бас биш байхаа гэж үзсэн учраас миний хувьд бол одоо энэ цагаан толгойхоо тэр үзүүлэнг алгасаад энийг танилцуулж байна. За тэгээд ингээд өнөөдөр одоо ийм нэрнүүдийг танилцуулчих юм байжээ. За бас энэ яагаад заавал өөрт нь ойр байх одоо өөрийнх нь байнга эдэлж хэргэлдэг тийм юмнуудыг авбал зөв бэ гэдэг нь энэ давтамж өндөртэй үг тийм ээ. За сургууль дээр ирлээ харандаа гэж хэлнэ. Гэртээ очиод л харандаа гэж хэлнэ тийм ээ. За тэгтэл чин харандаагаа авсан уу гэж аав нь асууна. Харандаа чи хаана байна гэж ээж чинь асууна. Энэ бүгд ингээд давтамж өндөртэй. Энэ дахин сэргээгээд байгаа өчигдөр заасан үгийг маань өнөөдөр хэрэглээд маргааш хэрэглээд байгаа шалтгаан нөгөө богино хугацааны ой тогтоолтоос урт хугацааны ой тогтоолт руу шилжиж байгаа нэг хэлбэр хүүхэд тийм ээ. Ер нь ингээ хөгжиж явах нь байна шүү дээ. Нөгөөхийг эргүүлээд гэтэл чин бид нар одоо огт хэрэгэлдэггүй. Тэгэхээр дангах гэдэг үг авъя заач гэж бодъё. Тэгвэл маргаашийн хичээл дээр гэртээ очиод дангахгүй байвал яах вэ? Нөгөө дангач нь бас давтагдах байдал нь давтамж нь арай бага байх үндэстэй учраас одоо 3-4 настай хүүхдэд бол миний өгөх зөвлөгөө бол ер нь энэ талыг нь барьж хичээлээ заагаад тэгээд хүүхдийнхээ үгийн санг баяжуулах дуудлагыг нь зөв болгох. Та нар санаж байгаа байх манай нөгөө алдартай Тов ангийн хэлсэн үг шүү дээ. Хүүхдийг хэлж чадмагцсан эрхлэх дууг үл гаргуул гэж нэг сайхан үг байгаа тийм ээ. За энэ юу хэлээд байна вэ гэхээр нөгөө ашиглагддаг үгийг чинь хүн бүхэнд одоо ингээд харандаагаа аваараа харандаа чи хаана байна харандаагаа авсан уу харандаагаа олоороо энэ үед нь хүүхэд хэрвээ буруу хэлжээвэл тэрийг нь давтан дуурайж хэлэх шаардлагагүй. Энэ олон хэрэглэгдэж байгаа үгнүүдээс эхний ээлжинд нэг үетэйг нь дараа нь 2 үетэйг нь дараа нь 3 үетэй гэх мэтээр одоо үгийн чинь одоо сонголт нь бас үеэр уртсаад өдрөөр ингэж бас явж явах хэрэгтэй. Тэгэхээр та нар саянаас ойлгосон байх тийм ээ. Байгалаас төрсний дараа ер нь аль авааг эхэлж хэлдэг вэ? Эгшиг үсгүүд байж таараа. Эгшиг үсгүүдийн дараа гийгүүлэгчээ оруулахдаа бас аль гийгүүлэгчээс нь эхлүүл аятаа байх вэ? Бид нар монгол бичгийг заах сургуульчдыг бас их зөв гэж үздэг. Та нар санаж байгаа эгшгүүдээ өгчгөл наа нэ но нам нэм ном тийм ээ ба бэ бо бар бэр бор болоод явчихдаг шүү дээ. Энэ бас санамсаргүй тохиолдлоор тэр наа маагаас эхлээгүй л гэж боддог. Энийг та нар бас нэг хэрэгжүүлээд үзэхгүй түрүүн оогийн багш хэлсэн тийм ээ.
аль ойролцоо байна уу? Дүүрэн багш гэлжсэн байх тэр экшиг гүйцэтгчүүдийг яг өөрсдийнхөө одоо ингээд олон жилийн арга туршлагаасаа улам сайжруулад ингээд явж байгаа гэсэн тийм гэж ярьж байсан. Тэгэхээр энэ та нарын хувьд бол ер нь зөв шүү. Арга барил чинь бас зөв шүү. Тэгээд дээрэс нь зүгээр миний хэлэх юм бол 3-аас 4 насаараа ингэж ангилж болдог бол ингэж ангилаад тэгээд энэ хүүхдүүдийнхээ үгийн санг яаж баяжуулах вэ? Дээрээс нь үгийн санг баяжуулахдаа тэр дуудах зөв дуудуулах, зөв сонсох, тийм ээ. Өөрөөр хэлбэл энэ чинь авайлбар гэсэн үг. Авайлбар гэдэг чинь үг утгыг ялгахыг хэлнэ шүү дээ, тийм ээ. Үг морфемын утга ялгах үүргийг нь бид нар авайлбар гэж байгаа. Хүүхэд бар гэдэг үгийг бар гэж сонсоод байр гэдэг үгийг байр гэж сонсож байна уу юу? Бар, байр хоёрыг ялгаатай хэлж чадж байна уу юу? Яг л энэ үед бол бидний хийх ёстой хамгийн гол юм бол тэр аваа зөв дуудуулж сургах, аваа зөв сонсоход сургах, дээрэс нь үгийн сангийн баяжуулах. За, ер нь судлаачдын судалгааг харж байхад эхний 200 үгийг сурсны дараа хүүхдийн үг тогтоох чадвар нь, үг сурах чадвар, ой тогтоолт нь маш хурдтайгаар нэмэгддэг гэсэн ийм судалгаа байд юм байлээ. Тэгэхээр эхний нэг 200 үгийг идэвхтэй хэрэглүүлээд одоо сайхан тогтоолгоод, тийм ээ, нөгөө 3-аас 4 насных чинь дандаа бодитоогоор барьж үзчихэж, хэрэгжилж үзчихэж тогтоодог, сурдаг, сурснаа эргэж сандаг, тийм ээ. Тэгээд тэрнийг хэрэгэлдэг учраас энэ үед нь одоо аль болох юм үгийн сангийн баяжуулах энэ талаас нь. Тэгээд миний нэг Нидерландын эрдэмтдийн хийсэн судалгааг уншиж байхад 3-аас 4 настай 5 настай хүүхдийн идэвхтэй үгийн нөөц нэг 1000 орчим байдаг гэж уншижсэн. Тэгэхээр 1000 үгтэй хүүхд чинь бас тодорхой хэмжээнд хүнтэй ойлголцохоор харилцах чадвартай болсон байна. За, энэ дээрээс мөн дараа нь одоо бол өгүүлбэрийн аялга дуудлагуудын тухай дараа нь хэлэх юм байнамаа. За, нэг юм байна. За, тэгээ 3-аас 4 нас, 3-аас 5 настан дээр бол та нарын бидний анхаарах ёстой зүйл бол авайг зөв дуудаж сургах, авайг зөв сонсдог, зөв дуудаж байгаа хүн бусдын зөв хэлж байгаа юмыг зөв сонсно, ингэснээр зөв ойлгоно, зөв ойлгоод нөгөө үгээ сурна, үгээ сурчаад эргэж санаад нөгөөхөө өөрийнхөө одоо харилцаанд хэрэглэнэ. Энэ талаас нь илүү анхаарах ёстой болов гэж бодож байна. Тэгэхээр 3-аас 4 настай хүүхдийн сэтгэл зүй, сэтгцийн онцлогийг энд илүү анхаарч үзэх нь зүйтэй байхаа гэж бодож байна. За одоо тэгвэл дараагийн шатанд нь 6-7 настан дээр одоо цагаан толгой таниулахаар бол тэрнээс дээшээ ялгаагүй бид нар одоо насанд хүрэгчдэд дандаа заахтаа ерөөсөө цагаан толгойг ингээд эхлээд одоо миний яг хувийн арга барил бол эхний 3 удаа ерөөсөө л багш өөрөө сайхан цэвэрхэн дуудаж өгөөд сонсгодог. Энэ хугацаанд бол хинч тэмдэглэл хийж болохгүй. Одоо энэ цагаан толгой А хэсэг сонсчгоол А гэдэг тэмдэглэл, Б сонсоол англи хэлний англи галигарч байд юм уу, өөрийнх нь одоо хэлний галигарч байд юм уу, битгий бичээрэй гэж сануулдаг. Тэгээд ер нь энэ цагаан толгойг заахтаа багш нарын нэг анхаарах зүйл бол сайхан хоол ундаа идчихсэн, тийм ээ. Тэгээд сайхан амны хөндий цэвэрхэн, хоолны үлдэгдэлгүй. Одоо энийг хэлэхээр яахан ярддаг юм шиг сонсогдож магадгүй шүү. Гэхдээ энэ учир нь ямар байна гэхээр бид нар нэгэнт аваа таниулж байгаа хүмүүс учраас цэвэрхэн дуудаж өгөх ёстой. Тэгээд миний одоо ажиглаж яснаар бол аваа дуудаж таниулахдаа багш нар бас ингэ зарим багш нар нь бол уянгалуул дууддаг. Өөрийнхөө дуудлагыг ингэж одоо акцентыг оруулж дууддаг. Ийм байдлаас аль болох зайлсхийх хэрэгтэй. Ерөөсөө л А, тийм ээ, Б, В. Энэ дээр бол Б, В, Г, Д гэж ийм одоо сунжирсан юм уу, эсвэл ийм өөрөөр хэлбэл маш цэвэрхэн, тов тодорхой
бичиж болохгүй, намайг давтан дөөрөөж болохгүй гэдэг зааварчилгаа багш төрүүлээ заавал өгсөн байх хэрэгтэй. За багш нь одоо цагаан толгой та нарт уншиж сонсгоноо. Энэ хугацаанд та нар ерөөсөө битгий давтаж хэлээрээ. Тийм ээ? Зөвхөн сонс. За тэгээд ер нь энэ цагаан толгойг нэг тийм хурданч биш, удаанч биш дуудахад 1 минут л орд юм да. Тэгэхээр энэ 1 минутанд л одоо заавал биш шүү. Та нар зүгээр энд дунд нь пауз аваад энэ уртсаж магадгүй. Гэхдээ миний хувьд бол би 1 минутыг цагаан толгой одоо дуудаж өгөхөд ерөнхийдөө зарцуулдаг. За тэгээ 2 дахь уншилтан дээр нь бол дахиад битгий чимээ гаргаараа, чимээ битгий гарга гэдэг нь сонсогдсон саад болохгүй гэж байгаа тийм. А 3 дахь дээр нь болохоор за та нар одоо хүсвэл дотроо дагаад давтаад хэлж болно, аман дотроо шүү гэж. За 4 дахь тэгээд ерөнхийдөө орхидог тэмдэглэл битгий хийл гэж хэлдэг. Дахиад тэмдэглэлийг зөвшөөрдөг. Яагаад гэвэл тэмдэглэл хийхээр өөрийнхөө яг ингээд 1 2 3хан сонсож байгаа хүн бол яг цэвэр зөв сонсож тэмдэглэл 100% хийж чаддаггүй. Тэгээд буруу тэмдэглэл хөдөлчгөөд тэрийгээ дараа нь яг тэрийг харж уншаад буруу дуудаад тийм гэрийн даалгавар жишээл гэртээ очиод өөрөө сайн дураараа хийдэг хүн бол яг өөрийнхөө тэмдэглэлийг дагаж уншиж хагаад буруу одоо дуудаж сураад ирэх тохиолдлууд гарч ирсэн учраас тэрийг нь хоригддаг. За нэг юм байна. За тэгээд цагаан толгойгоо заахтаа эхлээд сайхан ингээд дуудаад өгчөж байгаа, сонсгоч байгаа. За тэгээд энд нөгөө зөөлний тэмдэг, хадуугийн тэмдэг хоёр өөр ирэхгүй хаягданаа, орхигддаг. Тэрийг нь орхиод л явж гэх. За тэгснэ одоо 3 удаа хэлчихсэн. За одоо хэрвээ сэргийлдэг багш бол за одоо дөнгөж анхудаа ингэчээд би яаж одоо дараагийн алхам руу орох вүлээ гэдэг ийм сэргийлэх юм уу, эмзэглэх, жаахан айдастаач байх юм уу, ийм байдал бол ажиглагддаг, ер нь төрдөг. Гэхдээ багш тэр айдсыг даваад л за одоо ерөнхийдөө за болоогүй ч гэсэн болсон гэж ойлгоод за одоо монгол хэл одоо ийм их шигтэй одоо үндсэн их шиг, туслах их шиг, урт их шиг, хос их шиг. За энэ хос их шиг дээр ингээд байхгүйг нь одоо энэ дээр ио гэж болно шүү дээ. Гэхдээ энэ дээр бичихгүй байдیں۔ Бид нар. Яагаад гэвэл хэцүү гэдэг мэдрэмжийг төрүүлэхгүй тулд. Хэл сурах чинь хэцүү байна. Би яаж ийм юмыг сурах юм бэ? Ямар олон өсвэ? Би яаж нэг өдөр энийг тогтоох юм бэ гэдэг ийм бодлыг төрүүлэхгүй тулд хөнгөн маягаар одоо дараагийн одоо төлөвлөгөөр өгөө шилждэг гэж ойлгож болно. За тэгээд их шиг аваагаа дуудуулахдаа за биднэрт бас бидний тэр гарын авлага survival book дээр бол нэг дүрс байдаг. Энэ нь ерөнхийдөө хэлний дүрс байгаа. Тэр хэлнийхээ дүрсийн одоо угийн хэсгээр сумаар заачгсан дээшээ доошоо хажуу тийшээгээ заачгсан хэлний угаар хэлэгддэг 3 ихшгээ тэгээд одоо дундуур хэлэгдээд одоо урагшаага хэлний урдуур хэлэгддэг ихшгээ ингээд тавиулчихсан. Тэгээ яг тэрийгээ үзүүлдэг нөгөө хүмүүсийн суралцагчаа хэцүү байна гэдгийг тийм бодол төрүүлэхээс л зайлсхийсэн арга. Тэрний оронд тэр зураг за энэ чинь чиний хэлний уг шүү. Энэ зургийн төсгөл нь гэд тийм ээ. Ингээд бол хүн нэг өөр авна. За тэр номч уганд ойрхон байгаад. За тэгээд урагшлсан зураасыгаа дагуулад за энэ А хэлэхэд А О У3 хэлэхэд өгөн дээр нөгөө сумч нь энд байгаа. За тэгтэл дараа нь Ө гэхээр энэ сумч нь урагшлаад явцсан байна гэхээр хүн яг тэр сумны дагуу харж агаад өөрийнхөө хэлэх тэр байрлалыг урагшлуулах нь арай дөхөм. Тэрнээс чи одоо урдуур хэлгээд бид нар хүний хэлийг аман дотор байгаа хэлийг харах боломж байхгүй, хүрэх боломж байхгүй. Тийм учраас бол энэ тэр нэг сумаар энийг урагшилж байгаа, дээшилж байгаа, хэлний үг дээшээ өргөгдөж байгаа энэ хэсгүүдийг сумаар заагаад ингэж үзүүлдэг. За тэгээд ерөнхийдөө энийг бол богино их шиг, урт их шиг, хос их шиг ганц хоёр хэлүүлээл зүгээр ялгаатай дуудахыг л харуулж байгаа. Тэгчгээд бид нар шууд харилцан яриаар оруулдаг. Ер нь бол
80-аас 90 минутын хичээл гэж ойлгоход одоо 40 минутаар 2 хичээл гэж ойлгоход бол миний бодлоор бидний одоо ингээд арга туршлагаар шүү бодол биш ээ энэ олон жилийн хэрэглэж заасан аргаар бол цагаан толгойд таниулах тэгээд энэ харилцан яриа уншуулах тэгээд энэ дотроос таны нэр хэн бэ? Та хаанаас ирсэн бэ? За дээрэс нь мэдээж хэрэг тэр хүн чинь монгол хэл сурч байгаа хүн учраас сайн байна уу гэдэг асуултыг нэг юм хэлээд ороод ирнэ ихэнх нь. За тэгээд ийм гурван юмн дээр одоо хамгийн гол анхаарлаа тавьдаг. Сайн байна уу? Таны нэр хэн бэ? Та хаанаас ирсэн бэ? За энэ гурвыг л одоо цээжлүүлэх, автоматар цээжлүүлэх. Дээрэс нь чадвал уншдаг болгох, тийм ээ. За энэ одоо ингээ харахаар та нар бодож болно шүү дээ. Дөнгөж сая цагаан толгой 3 удаа хэлж өгсөн шүү дээ. Тэгээд одоо их шиг аваад дөнгөжл танилцуулсан шүү дээ. Юу харилцан яриа болоо явчваа. Тийм ээ. Ингэж бодож байгаа багш нар бас байж болно. Би тэрийг бол ер нь та нарын бодлыг үгүйсэхгүй. Гэхдээ олон жилийн заасан туршлагаас харахад хүн ямар нэгэн шин юм мэдэх гэж л орж ирж байдаг. Тэгэхээр цагаан толгойгоо заалаа гэд бид нар бүгдийг цээжлүүлчих чадаагүй, нэрлүүлчих чадаагүй. Тэгсэн мөртлөө таны хүн яаж одоо сэтгэл хангалуун гарах ёстой вэ гэдэг бодлын үүднээс бид нар энэ харилцан яриаг өгөөд нөгөө хүнийг нэг тийм сайхан мэдлдэг одоо болгоод ингээ гаргад юм аа. Тэгээд мэдээж 100% сайн байна уу гэж хэлэхгүй. Зарим нь сан байна уу гэж яаж бол. Зарим нь сайн байна уу гэд гарах тохиолдол байна. Гэхдээ энэ дөнгөж нэгдүгээр хичээл гэдгийг анхаарах хэрэгтэй. Тийм ээ. За хоёр дахь хичээл байсан ч гэсэн энэ цагаан толгойд нь за маргааш нь ирлээ гэж бодъё. Дахиад цагаан толгойгоо үзүүллээ. Дахиад нэг хэлүүллээ. За хэрвээ хүн чинь их сайн байх юм бол сурагч чинь сайн байх юм бол одоо нөгөө цагаан толгойныхоо өнгө бүдгийг солиод өөрөөр хэлбэл анхаарал нь шилжилт ямар байна вэ? Тийм ээ. Гэдгийг одоо багш шалгаж явахын тулд одоо тэр цагаан толгойныхоо сонголтыг хүснэгтийнхаа үзүүлэнгийнхаа сонголтыг хэлбэрийг өөрчилж бас болох юм. Өнгө бүдгийг нь өөрчилж бас болох юм тийм ээ. За тэгээд яагаад зөвхөн сайн байна уу гэдэг одоо энэ харилцан яриаг өгөөд сэтгэл хангалуун гарч байгаа вэ гэж одоо та хэлж байгаа юм бэ гэдэг одоо асуух л байх л та. Хэрвээ энэ дээр одоо эргүүлээд би нөгөө саяын харилцан яриагаа гаргаад ирлээ. Энэ зөвхөн нэг ийм цагаан толгой харилцан яриа мөртлөө тийм ээ. Энэ дотор авиа зөв дуудлагын маш олон одоо цөөнгүй хэлзүүнүүд энэ дээр байж байгаа авиа зөв талаас. Жишээлбэл бид нар одоо энэ дээр юу хэлж болох нь гэхээр за одоо ингээд та нар харж байгаа тийм ээ сайн байна уу? За тэгвэл одоо нөгөө миний хэлдэг 3-4 настай хүүхдүүдэд аваад их шиг аваагаа таниулчихад дараа нь уруулын гүйцэлгчийг танилцуулбал ямар вэ гэдэг санаа маань дахиад энэ дээр байж байгаа. Бид нар зөвхөн тэр хүүхдэд зөвхөн мэдлдэг болгоод хүний нэр асуугаад гарахад л бид нар тэр уруулын гүйцэлгчийг ерөнхийд нь таниулаад зөв дуудуулаад ингээд гаргаж байгаа хэрэг. За тэгтэл одоо 7 настай хүүхдэд 8 настай хүүхдэд эсвэл сургуулийн өмнөх бол эсвэл 6 настай хүүхдэд энэ харилцан яриаг одоо насанд хүрэгчдэд ялгаагүй шүү. Насанд хүрэгчдэд монгол хэл зааж байгаа ялангуяа гадаадын хүн зааж байгаа хүмүүс бол сурагчаа том хүн гэж битгий хараараа. Ялангуяа эхний үед яг цагаан толгой таниулж байгаа үед таны сурагч 25 настай байна уу, 30 настай байна уу, 40-тэй байна уу, 50-тай байна уу? Энэ хамаагүй. Өрөөсөө л эргүүлээд би 7 настай хүүхдэд зааж гэн, 5 настай хүүхдэд зааж гэн, 6 настай хүүхдэд зааж гэн гэж л бодож одоо анхаарах хэрэгтэй. Том хүн зааж байгаа юм чи энийг ингээл дуржигт л уншаад өнгөрчий гэж багш өрөөсөө бодож болохгүй. Би яагаад энийг хэлж байгаа нөхөр манайх одоо ингээд байн оюутнуудаа цуглуулад одоо өөрсдийнх нь хичээл ямар байна, багш нар чинь одоо сургалт ямар байна, сурахч чинь таарч байна уу, бид нарыг ямар байгаасаа гэж та нар хүсэж байна вэ гэдэг асуултуудыг тавиад ингээд ярилцаад үзэхэд
40 хэд 50 хүрч байгаа тэр оюутнууд маань юу гэж хэлжсэн гэхээр та нар биднийг том хүн гэж хараад байна. Үгүй. Намайг та 3-тай гэж бодол доо. 4-тэй гэж бодол доо. Ингэж биднээс шаардж байсан. 5 настай гэж намайг бодол доо гэд. Тэгэхээр бид нар суралж гадаад 2 дахь хэл зааж байгаа, гадаад хэл зааж байгаа багш нар бол суралцагчаа сургуулийн өмнөх боловсрол орлогот насны одоо бага насны хүүхдүүд гээд л ойлгочих хэрэгтэй. Өөр нь бол одоо эхний үед ялангуяа цагаан толгой таниулж байгаа авиа зүү дуудлах зөв дуудах зөв зааж байгаа. Энэ үед бол таны суралцагч хэдтээс өвөл хамааран тэрийг та нар бага насны хүүхдтэй адилгаад үзэх хэрэгтэй гэж хэлмээр байна. За одоо энийг одоо нөгөө цагаан толгойгоо дөнгөж 3 хүн уншуулчихсан их шиг үсгээ багш нэг 2 удаа хэлж өгөөд өөрсдөр нэг давтуулчихсан 2 давтуулчихсан. За эргээд энэ дэр сайн байна уу гэд нөгөө хос их шиг маань ороод ирлээ. Араас нь богино их шиг ороод ирлээ. Тэгтэл урт их шиг ороод ирлээ. Зүгээр л эхний өгүүлбэр. Зөвхөн мэдлэгтэл сайн байна уу? Тийм ээ. За тэгжээтэл чинь араас нь уруулын Б-гийн өмнө орсны энэ үсэг маань Б-ээр хэлэгдэнэ. Тийм ээ. За тэгэхээр энэ дээр багш юу анхаарах вэ гэхээр салангат үгийн дуудлага. Тэгэл зөвхөн сайн энэ доор нь байж гэн тийм ээ. Сайн та сайн байна уу гэдэг. Энд дээр салангат үгийн дуудлагаар сайн гэж хэл. Гэтэл өгүүлбэрт ороод ирж байгаа дуудлага маань яаж гэнэ үү? Сайн байна уу? Тийм ээ. Энэний ялгаа энэ дээр гарна. Өөрөөр хэлбэл зөвхөн энэ эхний 2 мөрөнд тийм ээ мөрөнд монгол хэлний энэ авааны 3 өөр дуудлага орж ирдэг. За энэ харъя. За уруулын байна. Тийм ээ энэ уруулын энэ дараачих нь энэ хэлний үзүүрийн энэ араас нь ихс орс учраас. Гэтэл дараагийн Б гэж байгаа мөрөнд сайн гэд энэ үг төгсөж байгаа үе хамрын энэ ороод ирж байгаа. Яг л энэ эхний 3 үгэн дээр өгүүлбэр энэ 2 өгүүлбэр дээр л энэ үсгийн 3 ялгаатай дуудлага гуруула байж байгаа. За тэгэхээр багш юу гэж байна? Салангат үгийн дуудлага өгүүлбэрт орсон үгсийн дуудлага буюу өгүүлбэрийг хэлэх явцад тийм ээ хэлэх урсгалд тийм үү хэдэн үгтэй өгүүлбэр байж болно шүү дээ 5 үгтэй өгүүлбэр 10 үгтэй өгүүлбэр аль нь ч байж болно. Энэ өгүүлбэрийн дунд одоо ингээд тэгүүлэгчүүдийн нийлц байд юм уу? Экшгүүдийн одоо дуудлага ямар байх вэ гэдэг нь өөр бас байж болох юм. Тэгэхээр эрт үедээ бол монгол хэлний авиа зүг ажиглалтын аргаар л судалж байсан тийм ээ. Урт юм уу, богино юм уу, өргөлтөд юм уу, балархаа юм уу гэд. Гэтэл 76 оноос эхлээд цолоогоон хийсэн орчин үеийн монгол хэлний аялгау авиа зүг гэсэн номон дээр бол яасан гэхээр анхны одоо туршилт туршилтын аргыг хэрэглэсэн. Тэр нь юу байсан гэхээр нөө эрентгийн зураг мөн зураглал хэлний зураглалын байд юм уу авиа яаж хэлэгдэж байгаа, их шиг авиа яаж хэлэгдэж байгаа энэ байдал чинь одоо өөрөөр хэлбэл тоног төхөөрөмж ашиглаад хийгдсэн анхны туршилтууд нь бол 76 оноос эхэлсэн байдаг. Тэгэхээр одоо энэ 76 оноос эхлээд яасан гэхээр тэр нөгөө тоног төхөөрөмж ашигласны сайн тал нь юу байсан гэхээр за одоо энэ дээр байж байгаа байна гэдэг үгийн энэ одоо хос их богино их хоёр байж гэн тийм ээ. Гэтэл нэгдүгээр үеийн одоо энэ танилцсан да гэдэг үг байж. Нэгдүгээр үед орж байгаа тэр богино их шиг тэр танилцсан да гэдгийн тэр 9-ийн дараа орж байгаа богино их шигийн одоо уртын хэмжээ гэдэг юм уу? Одоо сигм гэдгээр тийм нэгжээр тодорхойлд юм байл л да. Тэгээ одоо нэгдүгээр үед орж байгаа богино их шигийн сигм нь 9-ээс 13 гэж 13 сигм. Тэгтэл нэгдүгээр үеэс хойш орсон богино ихшгүүдийн богино ер нь огцом гэж юм. Тэгээд дээрээс нь бүр огцом гэж. Тэднэр нь болохоор 5-аас 9 сигм гэсэн байна. Тэгэхээр 9-ээс 13-ын 13 байснаа 5-аас 9 болно гэдэг чинь бараг л хагас гэсэн үг тийм ээ. Тэгэхээр энэ нэгдүгээр хэлэгдэж байгаа А маань одоо 1 минут хэрэгэлсэн бол энд одоо хагас минутын хэмжээтэй байх нь шүү дээ. Энийг минут гэдгийг би хэлж байгаа юм шүү. Зүгээр уртынхын хэмжээгээр ингээд хэмжээд үзэх юм. Тэгэхээр
Салангат үг өгүүлбэрийн өгүүлбэрийг хэлэх явцад одоо хэлэгдэж байгаа урсгал гэдэг юм урсгал тийм ээ хэлэгдэж байгаа дуудлага хоёр бол ялгаатай байх юм аа. За тэгээд зөвхөн энэ харилцан яриаг чинь одоо ингээд зөвхөн сайн байна уу, сайн та сайн байна уу гэдэг ингээд мэдлээд гарахтал тэр хүн монгол хэлний аваа зүгээр одоо дор хаяж зөв мэдлээд гарч байгаа хүн чинь баяртай л байна шүү дээ. Тийм ээ. Хэрвээ оюутан чинь сайн байна уу гэжээвэл ингэж битгий хэлээ. Бид нар монгол хэлэнд хоёр хүн уруулын гэгүүлэгч байгаа. Б бас М. Эргүүлээ цагаан толгой дээр очлоо. За хараараа. Б тийм ээ. Энийг хэлэхэд уруул оролцож байна уу? Хоёр уруул хоёулаа оролцож байна. За энд М. Хоёр уруул оролцож байна уу? Оролцож байна. За тэгвэл энэний өмнө орж ирсэн тэр Н үсэг маань тийм ээ. М болж хэлэгдэт юм аа. За та одоо хэлээд үзтээ. Нөгөө хүн чинь ямар ч төвөггүй хэлж байна. А гэтэл Н хэлж байгаа хүн бол жаахан ядран шүү. Сайн байна уу? Тэрний орнд сайн байна уу? Амархан байгаа үсттэй гэд асуудаа. Оо тийм байна, амархан байна гэд нөгөө оюутан чинь тэгнэ. Монгол хэл сурах амархан. Тийм хэцүү биш ээ. Гэдгийг одоо энийгээ дайлимдуулаад багш тайлбарлаад өгөхөр яг. Магадгүй 7 настай хүүхэд байсан ч ялгаагүй. За өнөөдөр бүгдээрээ сайхан зөв мэдлээ сурчээ. Тийм ээ. Зөв мэдлэгийг энийг учрыг тайлбарласан байх нөгөө хүн чинь энэ монгол хэл чинь ихнэ олон хэсэгтээ харагдсан ч гэсэн бас өгүүлхэн эрхтнүүдийнхээ яаж хэлээд байвал илүү хялбар байгааг нь хараад хэлчихэж бас болдсон байж тээ гэж бодоод нөгөө хүн чинь одоо хүнд байна, хэцүү байна, ямар хэцүү юм бэ гэдэг ийм айдсаасаа бас бага ч гэсэн ангижраад гарна. Тийм учраас бид нар ерөөсөө цагаан толгоогоо өгөөд тийм ээ хэд сайхан дуудаж өгөөд дараа нь хэсэг үсгээ таниулаад гарцаагүй бид нар харилцан яриа руугаа ороод нөгөө хүнийгээ сайхан зөв мэдлдэг болгоод гаргадаг. За тэгээд дараачихын үгнүүд төр бас адилхан. Таны нэр хэн бэ? Таны нэр хэн бэ? Амархан байвал амархан байна уу? Тийм байна. Тэгэхээр бид нэр одоо нөгөө 3-4 настай хүүхдүүдтэй аваа зөв дуудахыг заана. Зөв хэлхийг заана. Зөв хэлүүл сургана гэдэг чинь юу байна вэ гэхээр яг л энийг л бид нар зөв дуудуулаад сургачих хэрэгтэй. Тэгээд нөгөө хүүхд чинь зөв дуудаж байгаа юм чинь хүнийг бас л зөв сонсон шүү дээ. Зөв сонсож байгаа хүн чинь зөв ойлгоно. Зөв ойлгосон хүн зөв хариулт өгнө. Ингээд нөгөө харилцах чадвар нь сайжирна гэсэн. Тийм ээ? За нэг ийм за энэ харилцан яриан дээр одоо ингээд та нар өөрсдийгөө туршаад одоо бас яг энэ миний ардталт нь ингээд ажиглаад бичсний дагуу ингээд хэлээд үзээрэй. Эсвэл сургалтандаа бас та нар мэдээж хэрэг ашиглаж байгаа би тэрний бол мэдж байгаа. Хүн бүхэн одоо багш болгоно адилхан хэрэгжилж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. За ингэжээс нь эргээд энэ доор баяртай гэдэг үг байж гэн тийм ээ. За энд яагаад одоо тэр за яа ерөнхийдөө бол нэг жаахан төвөг учруулдаг. Яагаад гэвэл бид нар цагаан толгоогоо заахта уншиж өгөхдөө нөгөө яа хэсгээр очиод яа гэж хэлүүлчихдэг тийм ээ. А гэтэл баяртай гэдэг үгэн дээр ороод ирэхээр нөгөө оюутан чинь ингээд уруулаа жаахан татаад тийм ээ их эвгүй байдалтай байдаг. Тийм учраас бид нар энэ баяртай гэдэг үгийг за энэ үгийг та нар зөвхөн багш яаж хэлхийг сонсороо. Бас та өөрөө битгий хэл гэж хэлдэг. Тэрний оронд дараа уулзъя. Дараа уулзъя гэж хэлээд гаргадаг. За тэгээд нэг 3 удаагийн хичээл юм уу тухайн одоо суралцагчаас хамаарна. Хэрвээ тэр суралцагч нь дараа уулзъяг маш сайхан хэлж хичээвэл дараагийнх нь нэг явахт нь одоо баяртай дараа уулзъя гэж багш хэлнэ. Тэгэхдээ дараа гэдэг үг маргааш уулзъя. Маргааш нь уулзахаар хүн бол маргааш уулзъя. Нөгөөдөр уулзахаар хүн бол нөгөөдөр уулзъя. Зөвхөн үгээ сольоод хэрвээ цаг байвал багш тэрийг нөгөө дараа гэдэг үгээ маргааш болгоод бичээд өгчихдөг. Дахиад өгвөл маргааш уулзъя. Нөгөө хүн чинь нэг шинэ үг сураад гарчиж байгаа. Өө амархан юм байна штэ. Би урд үгээ сольоод дараа уулзъя, маргааш уулзъя, нөгөөдөр уулзъя хэлчих юм байна. За баяртай гэдэг үгийг яагаад хэлүүлэхгүй битгий хэл гэж хэлдэг юм бэ гэхээр энэ яа хоёр хамт ороод ирэхээр баярлалаа, баяртай гэдэг үгнүүдийг яг шин одоо суралцагч шин гадаадын хүн хоёр дахь хэл болгоод сурч байгаа, гадаад хэлээр сурч байгаа хүмүүст бол энэ жаахан төвөгтэй. А гэтэл нөгөө монгол хүүхэд сурч байгаа бол энийг
хэл чадаад ороод ирж иж магадгүй. Тэгвэл өргөлцөх шаардлагагүй. За энд мөн энэ хос их шиг нь байж нь баяртай гэдэг тийм ээ. Гэвтэл энд бол одоо галиглаад бичихтэй урт их шигээр бичсэн байна шүү дээ. Энэ шалтгаан бол ер нь би өнөөдөр багшийн хичээл дээр сууж байсан. Жанжуударч багшийн бас хичээл дээр сууж байсан. Би өөрөө бол яг баяртай гэж заалдаг байсан байхгүй баяртай гэж ингээд уруулаа ингэж хэлээ. Тэгээд тэр багш нарынхаа цаг л гарвал би багш нарын хичээл дээр суух дуртай байсан. Ер нь залуу хөгшин гэж ялгахгүйгээр би багш нарын хичээл суудаг байсан. Багш нарын хичээл сууж байгаа шалтгаан бол ер нь суралцах. Тэрнээс би багшийг шүүмжлэх гэж юм уу? Тэр багшийг сонжих гэж юм уу? Ингэж орж ирсэн тохиолдол надад ерөөсөө байхгүй. Зөвхөн би их сургуульд багшийн дээдэд за тэгээд өөр нь бол одоо монгол хэлийг second language буюу хоёр дахь хэлээр гадаад хэлээр заах юм сургалтанд суугаж байгаа учраас надад бас их олон асуудал байсан. Тэгээ багш нарын хичээл дээр суугаад миний мэдж авсан юмны нэг нь бол үгийн төгсгөлд хос их шиг урт их шигээр дуудагдана гэж одоо өнөрөө багш яг хэлжсэн, замжууд орж багш хэлжсэн. Тэгээд тэрнийг хараад би дараа нь баяртай гэд ингээд хэлээд гисэн чинь оюутанд маань жаахан амар хэлбэрч болох юм байлаа. Тим сэтгэл төрүүлэх юм байлаа. Тэгээд энийг ингээд хэлэхэд нэг эхний ээлжинд эхний үед бол ер нь буруудахгүй байна гэж бодоо. Тэгээ баяртай. Жишээлбэл малгай, толгой ингэж хэлж байгаа хүнийг бид нар баг сонсоод шоолдог шүү дээ. Тийм учраас толгой, малгай, тийм ээ. Нохоо, гахаа гэд хэлж байгаа хүнийг чи заавал ий хэлээрэ гэж шаардж. А дараа харин ингээд баяртай гэж зөв дуудаад ингээд сурцсан хүнийг одоо жаахан ий аваа оруулж гэхэд бол баяртай гэд ингээд ороод ирдэг. Тэгэхээр уртаасаа хос руу н орох нь амар болохоос ш. Энэ хосынхаа уртаар дуудаж сурчгаад дараа нь жаахан одоо хэлбэр гаргаад ирэх нь арай хялбар юм шиг байдаг юм аа. Тэгээд ингэж одоо бид нар одоо яг л арга одоо ганцхан миний биш шүү. Манай одоо сургуулийн төвд ажиллаж байсан олон багш нарын бас одоо ажиллаж байгаа багш нарын одоо бид нар чинь орж ирэл ярилцсан шүү дээ. За өнөөдөр цаатгыг чинь баяртай гэдгсэн чинь л биш болоод явчихлаач гэдэг юм уу иймэрхүү байдлаас. За ер нь энэ нь одоо хамгийн зохимжтой юм байна гэдэг талаар бодсныгаа л одоо та нартай одоо танилцуулж санал бодлоо хуваалцж байна. За одоо тэгээд энэ өмнөх слайдын маань үргэлжлэл монгол хэлэнд бол N үсэг 3 өөр байдлаар дуудагддаг тийм ээ. Ард нь их шиг орсон байвал гэхдээ урт их шиг байна уу, богино их шиг байна уу, хос их шиг байна уу, аль нь ч орсон байсан гэсэн хэлний үзүүрээр тийм ээ. За энэ балигаар тэмдэглэх нь бичмлээр тэмдэглэхээр илүү гоё тодорхой тэмдэглэгдэж өгдөг. За хэрвээ инээр төгссөн байх юм бол тийм ээ одоо хамрын ин гэж хэлнэ. За тэгээ бидний хувьд бол одоо бүр заримдаа герман хэлтэй хүмүүст бол энийг ялгааг нь гаргаж дуудуулах бол тийм төвхтэй биш. Аз хүмүүс байд юм уу? Бас зарим нэгэн өөр хэлтнүүдэд бол энэ дуудаж хэлүүлэх нь бас жаахан төвхтэй. Тэгээд бид нар харандаа ч юм уу нэг цэвэрх юм савх ч юм уу эсвэл одоо сорвол яг гялгар уутнаас нь гаргаад савх байвал бас яг гялгар уутнаас нөгөө ариутгсан маягаас нь гаргаж байгаа. Жишээлбэл нар гэдэг юм уу эсвэл энэ гэж хэлж үзүүлээ тийм ээ. Гэтэл чин хэн гэхээр энэ ам дотор ингээд шидний завсар зай байна. Тийм ээ. Ингээд энэ орох боломж байна тийм ээ. Гэтэл энэ ямар ч зай байхгүй шүү дээ. Тийм ээ. Машин зай байж үнэр за энэ дээр бол араас нь их шиг орж ирлээ. Яг өвн төгссөн байх ёстой тийм ээ. Ан, эн, ан, эн, байн гэх мэт ийм жаахан эсрэгцсэн үгнүүдийг аваад тэгээд одоо савх эсвэл одоо сорвол яг уутнаас нь гаргаад бид нар бүр ингээд одоо практик дээр ингэж үзүүлж яагаад хийдэг. За дараа нь энэ үсэг бол уруулын нэмээр хэлэгдэх тохиолдол байна. Б эм 2-ын өмнө ороход тийм ээ. За тэгээд энд хамгийн олзуурах хүчтэй үг бол энэ Улаанбаатар байдаг. Монгол хэл сурч байгаа, хоёр дахь хэл болгоо сурч байгаа, гадаад хэл болгоо хэлээр суралцж байгаа хүнд бол нийслэлийн нэрийг зөв хэлээр сурна гэдэг бол бас их баяртай байдаг.
оюутнууд маань тэгээд Улаанбаатар гэж хэлээд одоо бүр ингээ Монголд одоо 5 жил амьдарч гисэн гээд ирж байгаа бас тодорхой хэмжээнд монгол хэл сурч гисэн хүн хүртэл орж ирээд одоо өнгөрсөн 7 хоногийн хичээл дээр би яг энийг дасгал хийсэн. Яагаад гэвэл тэр солонгос хүн байсан. Улаанбаатар цагаан машин гэж дууддаг орж ирсэн. Тэгээд одоо энийг ингээд хэлээд за та сайн байна. За дахиад нэг хэлээрэй. Улаанбаатар цагаан машин ногоон мод гэд ингээд дөнгөж одоо 5 жил солонгос Монголд амьдарсан хүний энэ үсгийн дуудлагыг одоо уруулын эмээр хэлэх тохиолдлыг саяхан засаж байгаа шүү дээ. За тэр хүмүүсийн хэрвээ монгол хэлний төвшинг та ямар төвшөнд үнэлж байна вэ гэвэл би тэр хүнийг A2 төвшөнд үнэлж болохоор байна. Тэгтэл чинь дуудлагын хувьд бол алдаатай. Тэр авиалбарын алдаа байна гэдэг чинь өөрийгөө хүнд ойлгуулах чадвар муутай болно гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тийм учраас энэ дээр нь одоо ингээд засагдж байгаа. Тэгэхээр эндээс юу хэлэх гэж юм нэхэр авиа зөв дуудах зүүн асуудал бол тийм ээ одоо та нар багшилж байгаа хүний хувьд бол эхний одоо 3-4хэн хичээлээр эхний 10 хичээлээр хязгаарлагддаг тэгээд дуусчихдаг юм бол ерөөсөө биш. Тийм учраас зөв дуудах зүй гэдэг хичээл бол тийм ээ энэ дадлыг барилыг эзэмшүүлэх энэ арга барилыг эзэмшүүлэх энэ ажил бол одоо ингээд үргэлжлээл явж байгаа. Жишээлбэл энэ одоо үйлдвэрлэх хэвийг одоо бид нэр одоо нэлээд дунд түвшний хүнд орж ирж шүү дээ үйлдвэрлэх хэв бол. Тэгвэл үйлдвэрлэх хэвийг одоо үйл өгнүүдээр залгачаад дахиад л нөгөө зөв дуудах зүй маань явж л байна энд. Тийм ээ. Жишээлбэл ойлго гэдэг үг одоо богино гişгээр төгссөн байгаа. Араас нь үйлдвэрлэхийн уулыг залглаа. Ойлгуул. Нөгөө үг чинь ойлго уул гэж хэлж болохгүй л байхгүй. Тийм учраас энэ үйлдвэрлэх хэв явж байхад зөв дуудах зүй байхгүй гэж байхгүй. Дахиад нөгөө үйлдвэрлэх хэвийнхээ нөхцөлийг заачаад эргээд нөгөө зөв дуудах зүйгээ заавал орно. Тэгэхээр сая 5 жил гэдгийн учир юу байв? Одоо энэ үйлдвэрлэх хэвийг үзүүлж байгаагийн учир нь юу байна гэхээр энэ зөв дуудах зүй бол үргэлжлээд л явж байдаг. За цагаан толгой таниулчихлаагээ бодоод явжсэн чинь тооны нэр ороод ирлээ. Тооны нэр ороод ирэхэд зөв дуудах зүй хамаагүй гэж хэлээ бодоод багш зүгээр 1 2 3 4 гээд ингээд шуураад явуучих юм бол нөгөө оюутан чинь бас л хангалттай сэтгэл ханамжтай эсвэл монгол хэл чинь амарх юм байна шүү дээ гэдэг юм. Үгүй ер нь сурч болохоор юм байна гэдэг ийм мэдрэмж, ийм сэтгэлдлээ төрүүлж чадахгүй өнгөрөх тийм боломжууд бас байдаг учраас энийг анхааруулж хэлж байна. За одоо нөгөө харилцан яриан дотор чинь уулзъя гэдэг дээр нөгөө хадуугийн тэмдэг хүрээд ирсэн. За одоо энийг тайлбарлахгүй бас орхиж болно. Гэхдээ багш нөгөө баттгах хичээл маань явж байгаа. 2 юм ингээд орхичихсан. Нэр байхгүй, бусад үсгүүд нь бүгд нэртэйгээ тийм ээ. Энэ дээр бичнүүд чинь дандаа үсгүүдийн нэр гэж явна шүү дээ. За тэгээд зөөлний тэмдэг, хадуугийн тэмдэг 2 орхичихсан. За одоо нөгөө газараа буцаж ирээд за эргээд цагаан толгой руугаа очиё. Энд бид нар ингээд нэг 2 юмыг алгассан байгаа. Яагаад алгассан бэ? За энэ монгол хэлэнд ийм 2 одоо тэмдэг үсэг байдаг. За энэ бол авиагүй тийм ээ. Тийм учраас энэ тэгвэл одоо энэ чи ямар хэрэгтэй юм бэ? Зарим оюутнууд бол мэдээж хэрэг тэр яагаад хэрэгтэй юм? Тэгээд яагаад энэ дээр байгаа гэж асуудаг хүмүүс бол байдаг. За тэгэхээр энийг тайлбарлахад хэрвээ одоо та нар монгол хүүхдэд зааж байгаа учраас бас гайгүй байж магадгүй. Гэхдээ гадаадын хүнд зааж байгаа тохиолдолд бол энэ бол бас нэлээд төвөгтэй хэсэг болж ордог. За бүр аргаа ядаж жишээлбэл нөгөө би зүгээр англиар болохоор нэг нь тайлбарлчих тийм аа энийг. Гэтэл би хятад хэл мэдэхгүй. Солонгос хэл мэдэхгүй. За герман хэл мэдэхгүй. Тэгэхээр би яасан бэ гэхээр би одоо та нарт үнэхээр одоо өөрийнхөө сул талыг харуулж магадгүй. Гэхдээ би бүр аргаа гарахад нөгөө цагаан самбар маань ашгүй хөлтэй самбар байсан байхгүй юу? Тэгээ нөгөө хөлтэй самбарыг чинь нөгөө тогтооход нэг ингээд нэг эрзэн байдаг шүү дээ. Дундлынхан зөөлөвч. Би тэрийг хүртэл ингээд заагаад яг л энэ гэсэн үг шүү гэж ингээд таниулаад нөгөө хүмүүс нэг толгоогоо дохиод
Тэгээд намайг нэг ингэж цааш нь шалгаахгүйгээр гарч ирсэн тохиолдол бас байгаа. Тэгээд хоёр гэгүүлэгч байгаа нөгөө хоёр талын төмөр болгоод энэ төмөр гэж бод, энийг энэ төмөр гэж бод, нөгөө хоёрыг одоо ингээд тусгаарлаж өгч байгаа гэдгээр нь ингэж гарч ирсэн тохиолдол зүгээр надад бол тохиолдсон. Зүгээр өөр багш нар тохиолдоогүй байж болно. Зүгээр бүр арга ядсан үед бол би тэгж өөрийгөө авч гарч ирсэн тохиолдол надад байгаа. Тэгэхээр тусгаарлах үүргийг нь одоо тийм маягаар харуулсан. Тэр дараа уулзъя гэдгийг чинь нөгөө хатуугийн тэмдгийг яг тэгж би тайлбарлаад нөгөө хүмүүс маань нэг юм за ойлголоо гэд ингээд тэрнээс хойш дахиж герман хэл дээр нь чөлөө танилцуулгын дараа нь өөр номноос олж уншуулж байсан. За зөөлний тэмдэг дээр бол харин тусгаарлах үүрэгтэйгээс гадна тийм ээ зөөлрснийг тэмдэглэх бас утга ялгах үүрэгтэй гэдэг талаас нь тайлбарлах хэрэгтэй. Гэхдээ яг эхний үед биш тэ энийг юу гэсэн бэ? Нэг өдөр яг энэ гурван үүргийг нөгөх шаардлагагүй. Зүгээр тусгаарлах үүрэгтэй гэдгээр нь л ингэж яваад. Дараа нь зөөлрсөн үг гараад ирэхээр аяндаа энийг дахиад тайлбарлах хэрэг гарна. Тэр үед дахиад цагаан толгой руугаа яваад одоо дахиад нэг ийм үүргүүд байд юм аа гэдгийг тайлбарлаад ингээд явдаг тал бий. За дараагийнх нь слайд маань юу вэ вэ? За би одоо энэ сүүлийнх тайлбар дээр энэ харилцан яриан дээр тулгуурласан тайлбар дээр бол ерөнхийдөө насанд хүрэгчд тийм ээ. Мөн одоо 6-7 настай хүүхдүүдэд ер нь ашиглаж байгаа. Тэгээд энийг ашигласнараа тийм ч их одоо муу үр дүн гараад ер нь дэмий байлаа гэсэн бодол төрөөгүй учраас та бүхэнтэй энэ арга туршлагаа хуваалцаж байгаа. За одоо давуу талын юу гэж ойлгосон гэхээр та нарыг ойлгосон байх гэж бодож байна. Тухайн хүн маань нэг үнтэй зөв мэдлэгчгэн. Би одоо сайн санаж манайх бас жуулчин хүлээж авч байгаад Монгол улсад ажиллаж байгаад явсан Чехийн мэргэжилтнүүд буцаж ирж байсан. Тэгэхэд тэр хүмүүсийн дуудлага ерөөсөө шууд хүнтэй сайн байна уу гэж мэдлэхгүй. Сайн байна уу гэж мэдлдэг. Ерөөсөө сайн байна уу ч биш, сан байна уу гэж мэдлдэг. Тэгэхээр тэр Монголд байж байхдаа хүмүүстэй ингээд тэгээ харилцаа сурчсан одоо олон жил нөгөө Монгол Чехийн хамтарсан нэг компани байдаг шүү дээ. Социализмын үед байж исэн. Тэгээ тэнд ажиллаж исэн тэр мэргэжилтнүүдтэй дахиад уулзахад тэд нар ерөөсөө шууд хариулт дээр сайн байна уу гэдгийг ерөөсөө шууд ингэж мэдлдэг ойлгочихсон явж байгаа. Тэгэхээр багштай байгаагийн хэрэг юу вэ? Мэргэжлийн багш байна уу, мэргэжлийн бус байна уу хамаагүй тийм ээ. Ингээд нэг зөв мэдлээд явж байгаа. Төмөр уучлаарай. Лоо болоод байх. Яг closing some application. За одоо зүгээр болох. Чи унзаач та. За энэ текст орсноос болчих зүгээр уучлаарай. За нэг юм байна. За би энэ танилцсандаа таатай байна гэдэг энэ өгүүлбэрийг бас зарим хүмүүс нь дургүй байд юм шиг байгаа. Уулзсандаа баяртай байна. Юу гэлөөдөө сайхан танилцлаа гэсэн ийм өгүүлбэрүүдийг хэрэгжилж байгаа хүмүүстэй гадаадынхантай таарлддаг. Гэхдээ бид нар одоо бараг 96 оноос хойш хэрэгжилсэн энэ өгүүлбэрөө ерөөсөө солихгүй байгаа. Шалтгаан нь гэвэл бусад хэлнүүд ингээд албан ёсны хэлгээд nice to meet you гэдэг өгүүлбэрийг бид нар заавал тогтоологдог ч юм уу тийм ээ. Хятад хэлэн дээр одоо юу гэж хэлдэг? Албан ёсны хэл гэдэг дээрээ тийм ээ. Өгүүлбэрийг заахтаа тэгвэл бид нар яагаад танилцсандаа таатай байна гэдэг өгүүлбэрийг хэлж болохгүй гэж бодоод энэ өгүүлбэрээс ерөөсө татгалздаг. Харин энийгээр дарамтлаад танилцах гэдэг үг, таних гэдэг үг, танилцмаар байна гэдэг үгнүүдийг тэгээд таних мэдэх хоёрын ялгааг бас тайлбарлахад хэрэг болдог. Мэдээж хэрэг эхний өдрүүдэд энийг тайлбарлахгүй явцын дунд бол бүр эргүүлээд та анхныхаа хуудсыг гаргаад иргэж байгаа танилцуулахаар нөгөө багш нар суралцж байгаа хүмүүс маань нээрээ энд чинь байсан байж тээ энэ гэдэг ч юм уу би чи нэг мэддгийм байна гэдэг юм уу тий өөрөөрөө бас нэг бахархах өөртөө итгэл нэмэгдэх ийм сайн талуудтай. Тийм учраас бид нар бас энийг
өгдөг. За мөн энэ би бас гэдэг өгүүлбэр байна. А энэ дээр бас гэдгийг уртаар дуудах тохиолдол байдаг. Тэгээ энэ дээр нь одоо эхний өдөр бол тийм хэлэхгүй, хоёр дахь өдөр ч бас хэлэхгүй байхыг хичээдэг. А гэтэл энэ маань одоо суралцагч маань хүүхэд биш, насанд хүрсэн хүн байх юм бол урт шиг богино гişгэ дуудах дасгалыгаа хийнгээ. Энэ харилцан яриа руугаа дахиж очоод та энэ дээр нэг жаахан богино дуудаараа. Яагаад та богино дуудах ёстой юм бэ гэдгийг тайлбарлаад би бас гэдэг үгийг болиулаад тийм ээ. Би бас. Тэгээ энэ маань жаахан хөгжилтэй. Одоо хичээлийг жаахан инээдэмтэй тийм ээ. Уйтгаргүй болгох талаас энэ үгийг ашигладаг. Хэрвээ та буруу дуудаад энэ шигээ дуудаад яг одоо хэлж байгаагаа бол надад ингэж сонсогдож байна шүү. Та тэгэхээр инээгээд хөгжилдөөд оо яана энэ хэл чинь ийм юм уу тэгвэл бид бас их болгоомжтой байх хэрэгтэй юм байна. Энэ дээр чинь юу харагдаж байна вэ гэхээр богино урт гişгийн ялгааг зөв дуудахын ачаал үйлдэл тийм ээ. Бас гэж хэлхийгээ бас гэд хэлээд байвал ямар байх вэ тийм ээ. А эндээс ч юм уу нэргээд бах, байх, баах гурван үгийн утгын ялгааг тайлбарлаад өгч болно. Хэрвээ цаг байгаад таны суралцагч тэрийг хүлээгээд авчих чадвартай байвал тийм ээ. Энэ дээр бол одоо яг энэ мөрөн дээр бол бид нэр жаахан хөгжилдөх, инээлдэх нөгөө суралцагч нарыгаа жаахан сэргээх ийм талаас болгож ашигладаг хэсэг юм байнамаа. За энэ одоо ингээд одоо л бид нөгөө 35 хэсгээ бүрэн танилцуулах гээд байна. Гэхдээ энийг бол нэг их төвөгшөөхгүйгээр хөнгөн байдлаар багш нар маань одоо танилцуулах боломжтой л гэж харж байгаа. Тэгээд ингээд олон жил ингэж явж ирсэн. За одоо эндээс өмнөх одоо 7 настай хүүхдүүд, 6 настай хүүхдүүдийн одоо онцлогуудаас бас бид нэр харгалзах хэрэгтэй. Энэ одоо эднийг заахтаа тийм ээ. Яагаад гэвэл одоо логиктойгоор зөв дараалтайгаар ярих тийм ээ. Тим чадваруудыг одоо 6-7 настай хүүхдүүд маань эзэмшчихсэн байгаа. Нөгөө 3-4 настай, 5 настай хүүхдүүдийгээ ботход үгийн сан бас ариун байгаа. Тийм ээ. Танилцах гэдэг үгийг мэдж байгаа. Дараа гэдэг үгээ одоо хэрэгжилж чадж байгаа ч гэдэг юм уу. Давуу талууд байгаа. Тэгээд нөгөө энэ насан дээр бол нөгөө авиагаа зөв дуудаад ер нь хүүхэд ингээд судалгаанаас уншиж байхад 5 настай хүүхэд 5 настай болоод ирэхэд бол тэр нэг өгүүлэх өгүүлхэн эрхтнүүд нь бүгдээрээ ингээд бүрэн хөгжиж дууссан байдаг юм байна. 3 настай байхад одоо зарим хэсэг нь хөгжсөн, зарим хэсэг нь болоогүй байт юм байна. 4-нд арай хангалттай биш байт юм байна. 5 настай болоод ирэхээр өгүүлэхүй эрхтнүүд нь хөгжөөд одоо ямар ч одоо тэр эрх хэлнийхээ ямар ч авиаг одоо зөв дуудаж сурахад бэлэн болсон байдаг үе байдаг байна л да 5 нас. Тэгэхээр 5 наснаас хойш бол бид нар ер нь үгийн сангийн баяжуулахдаа 1 үедээ, 2 үедээ, 3 үедээ тийм ээ. Тэгэл хамжих, шүргэх, уруул оролцох гэдэг энэ гүйцэтгүүлэгчүүдийг үгэндээ ашиглахдаа нэг их ингэж эмзэглээд явах шаардлагагүйгээр зүгээр багш өөрөө төлөвлөгөөгөө гаргаад за одоо энэ 7 хоногт уруулын гүйцэтгүүлэгчтэй дараа нь одоо хэдний гүйцэтгүүлэгчтэй дараа нь шүүх гүйцэтгүүлэгчтэй ч гэдэг юм уу 1 үедээ 2 үедээ 3 үедээ бас л хөнгөнөөс нь хүнд рүү тодорхойгоос тодорхойгоос тодорхой руу ордог ч юм уу тийм ээ. Тэгээд нэг одоо хөндөөс хүнд рүү гэсэн маягтайгаар бас л нөгөө сурагч нарыгаа их тийм төвөгтэй гэдэг юм уу төвөгшөөс нь залхсан ийм байдлыг хичээл бүр дээр багш нар бодож явах нь зүйтэй. Ингэжээч бидний ажлын үр дүн бас сайн байна гэж ер нь сайн байгаа нь харагддаг. За дараачих маань юу боллоо? Юу вэ? За дараагийн одоо эндээс эхлээд би бол та нарт зайлшгүй одоо эзэмшүүлэх ёстой зөв дуудуулж сургах ёстой нэг хэдэн зүйлийг хэлж өгөх гэж байна. Гэхдээ та нар намайг зөвхөн энийгээр ингээд хязгаарлагдаад болчихдгийм байна гэж битгий бодороо би өмнө хэлсэн шүү. Зөв дуудуулах тийм ээ. Аваа зөв таниулах
зөв дуудуулах гэдэг асуудал чинь дараа үргэлжлэл явж байна. Сургалтын туршид явагдана л гэж бодох хэрэгтэй. За энэ дээр Г-ийн дуудлагуудыг тийм ээ хэлний, хоолой, за тэгээд шүгэх гээ. Энэ үгийг хэлэх, салангад үгийг хэлэх явцад, өгүүлбэрийг хэлэх явцад эсвэл нөгөө гийгүүлэгчүүдийн нийлэмжийн тухайд тийм ээ. За энэ дээр бол одоо ингээд төв багтаагаар иш одоо энэ хоёрыг иш эс гэдэг ингээд тийм ээ. Тэ. За голд нь оруулж байна. Ч, ц эсвэл ц, ч гэж оруулж болно. Та нар энэ байрлалыг өөрсдөө бол дураараа өөрчилж болно. Энэ бол яг ийм байх ёстой гэсэн үг бас биш. Энэ наан цаана орох юм байна. За дараа нь дээрх нөгөө 5 гийгүүлэгчийн араас нь г орохороо бас К-гээр дуудагдаж, шүрэг Х-гээр хэлэгдэж болох юм байна. Тийм ээ. Биш ганцаарангийн одоо дан үгээр нь битгий гэд ингээд дан үгээр нь хэлэхээр г-ийн тодорхой үз. Битгий үү? Битгий үү? Эсвэл бид нэр ингээд өгүүлбэрт оруулаад наа цайгаа битгий үү? Нөгөө өгүүлбэрийн ярианы урсгалд ороод ирэхээр нөгөө гийгүүлэгч маань арай өөрөөр дуудагдаад нөгөө суралцагч маань тэрийг нь бас зөв дуудаж сураад зөв сонсож сураад ингэх юм бол нөгөө сэтгэн бодох үйл ажиллагаа сэтгэх үйл явц нь хөгжөөд л явж гэнэ гэсэн. За энэ Г дээр бол ингээд за тэгээд үн хэлний Г, хоолойн Г хоёрыг ялгаатай дуудвал сургахад бол гадаадынханд бол ер нь нэлээд бэрхшээлтэй. Та нарын хувьд бол зүгээр үнэхээр ёстой монгол хүн учраас өмнөх хичээл дээр хэн багш бас таниулж байсан Дорж Тэрэн багш. Тэр Ноам Чомскийн онлын дагуу бол хүүхэд бүрмийн эхээс төрөхдөө одоо ингээд зарим элементүүдийг одоо эзэмшчихсэн, бэлтгэгдчихсэн байдаг гэж одоо тэр хүний онлоор бол үздэг гэх тийм ээ. За тэр нь биш юм а гэхэд тэр хүүхэд бол төрсэн цагаас эхлээд ямар ч байсан ээж ааваа байд юм уу орчин тойрныхоо хүмүүсээс энэ Г-ийн ялгааг ерөнхийдөө хэлнийгээ хоолойнгийн хоёрыг ялгаад сурчсан байх байхаа гэж бодож байна. Гэхдээ хэрвээ ялгаж сураагүй байх юм бол яах юм бэ? Яавал арай дөхөн байх вэ гэдэг. За энэ тохиолдолд одоо миний хувьд бол манай багш нарын хувьд бол бас бид нар аягтай ус аваад ордог зориуд. За тэгээд эхлээд хэлний гэнүүдээ сайхан хэлүүлж үзээд тэгээд дараа нь одоо гэр гар эсвэл гар гэр гэд ингээд одоо ойролцоох шиг үгнүүдийг ингээд хэлүүлжээд чинь мэдээч хэрэг адилхан байгаад байвал одоо гар гэдэг үгээ хэлхийн өмнө нөгөө усаа ингээд амандаа хийн. Одоо та нар хийж байгаа байх уу багш нар тийм. Яг энэ авайг ингэж гаргаж сонсгоод за одоо би залгиллаа тийм ээ. Залгисныхаа дараа яг миний одоо энэ залгисан газар та нар хэлээрээ. Тэгэд ингээр тэр нөгөө дуу аваа гаргаж нөгөө хойгоор хэлэгдэн гэдгийг мэдрүүлэх гээд байгаа юм л да. Тэгээ гар, гадаа, гол, гой, гурав, гутал гэд ингээ хэлүүлэхээр өмнөхөөсөө арай дээрдэн. Ялгаа нь арай дээр гарчна. Энэ дэр бол герман хэлтэй хүмүүсээс бол ерөөсөө санаа зовход асуудалгүй. Швейцараас ирсэн гэдэг юм уу, Германаас ирсэн гэдэг юм уу, тийм хүмүүс төр бол асуудал гарахгүй. Франц хүмүүс төр. Бусад хэлтнүүд төр бол энэ бол асуудал гарах гэдэг. За энэ шүргэх гэдэг болохоор энийг хэлүүлээ зөв сургачих юм бол нөгөө л дахиад монгол хэлж бас боломж юм биш үү? Амарх юм биш үү гэдгийг ойлгуулдаг. Жишээ нь багш, цагс, цагт гэд хэлэхээр хүүхэд ядарна. Төвхтө. Тэрнээр нь багш, сагс, цагт, сурагч, эгц. Яаж юм хэцүү байна уу? Үгүй. Энэ хэцүү биш байна. Илүү амархан байна гэдгийг аяндаа ингээд хүн чинь өөрөө мэдэрнэ шүү дээ. Багш, төвхтө, багш, амархан тийм ээ. За ийм маягаар ингээд энэ дээр бас л дахиад нөгөөхдөө урам өгнөө. Та өстө сайхан хэлжлээ. Тийм ээ. Сурагч нь урамшин. Дээрээс нь эн чинь төвхтэй биш юм байна гэсэн тийм мэдрэмж бас надад боломж байна гэсэн өөртөө итгэл нь бас сайжирна. За битгий хашгир. Энэ дээр г бараг хэлж чадахгүй шүү дээ. Бид нэр хурдан хэлээд юм уу? Ялангуяа өгүүлбэр хэлж байгаа тохиолдолд нөгөө өгүүлбэрийн ярианы урсгалд ороод ирэхээр битгий хашгир. Дасглаа үзүүл, дасглаа хий. Тийм ээ. Энэ дээр бол дахиад л нөгөө г
маань ихэгээр сонсогдож байгаа. За энэ байдлуудыг сайхан ингээд хүмүүстээ зөв ойлгуулад байхаар сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Тийм ээ. Алигаар нь хэлүүл арай зохимжтой байна. Ийм байдлууд нэг тийм хялбар юм байна л гэдгийг л байнга одоо тийм бодлыг төрүүлэх, тэр бодлыг нь одоо баталгаажуулж чадсанараа одоо суралцагчтай өөртөө итгэлийг нь байнга одоо ингэж хөглөж байнга тэрийг ингэж таслан зогсоохгүйгээр үргэлжлүүлж явах ийм шаардлагатай л гэж үзсэн үднэс хэлж байгаа. За дээрэс нь мөн энэ вэ үсгийн нараас энэ даван гээгүүлэгч орсон тохиолдолд бид нэр вэ хэлгээд авах юм бол бид нар ч одоо сонсож байгаа багшд хэцүү, хэлж байгаа оюутан ч дэв төр цас төвхтэй тийм ээ. Тийм учраас дэвтэр, хувцас, навч, ус, хөвсгөл, цавхаа одер тийм ээ. За ингээд бид нар ингээд дуудаад явуулж гэрт нь очихоор ээж нь бас л адилхан. Миний охин савхаа авсан уу? Савх чи хаа байна? Дэвтрээ аваад ирэв. Нөгөө хүүхд чинь багшаараа заалгах чинь хүүхд чинь очоод ээжигээ төвөггүй сонсно бас тэрийг давтаад хэлэхээрээ төвөггүй болно. Онлынхны үднээс мэдчихлээ. Тэгэхээр энэ бол ямар ч төвөггүйгээр энийг бол давтаад явчихна. За тэгээ энэ нэг удаа давтаад хайчихгүй шүү дээ багш. Өнөөдөр 5 дахь хичээл гэж бодё. Энийг заасан бол 10 дахь хичээл дээр 14 дахь хичээл дээр дахин давтагдаж гарч ирж болно. Энийгээ эргээд мэдж байгаа багш бол ямар төвөггүйгээр хийчихнэ. Давтуулчин тийм ээ сэргээчин. Тэгэхээр энэ бол за дараагийн бас нэг аваа зөв дуудах тал дээр анхаарах ёстой зүйл нь үе гэж юу юм бэ? Үеэр хэрхэн таслах вэ гэдэг асуудал заавал энэ байх ёстой. Үеэр буруу тасласнаас болоод буруу дууддаг, буруу сонсдог. Нөгөө хүмүүс маань буруу хэлээд байхаар чинь сонсож байгаа их хэлтнүүд юу гинэ л гэдэг асуугаад. Ялангуяа гадаадын иргэдэг бол жишээлбэл буруу дуудуулаад сурагчсан хүмүүсийг болохоор монгол хүмүүс нь ойлгодог. Тэгээ их хэлтэнгүүд нь ойлгодог. Тийм ээ? А зөв дуудаад үеэр зөв таслаа сурчих юм бол нөгөө хүний чинь дуудлагын чанар нь сайжирна. Тийм учраас одоо энэ дээр үе гэж юу юм бэ гэдгийг одоо энэ бовсон маннуган тодорхойлтууд байж байгаа. Тэгээд үеийн оргил бол дандаа их шиг аваа байдаг. Зааг нь гээгүүлэгч аваа байж байгаа тийм ээ. За ихэнх эрдэмтэд бол одоо энэ монгол хэлэнд бол 4 одоо үеийн хэлбэр байна гэж байна. Ихшгээр дан ихшгээр ихшиг гээгүүлэгч ихшиг гээгүүлэгч ихшиг гээгүүлэгч. За энэ дээрээс дахиад гээгүүлэгч ихшиг гээгүүлэгч дараасан 3 гээгүүлэгч бас тохиолддог шүү дээ харагдлаа. Жишээлбэл энэ үгэн дээр харагдсан гэдэг үг байж. 3 гээгүүлэгч дараалаад ороод ивэл яаж таслах ёстой юм бэ? Тийм ээ. За тэгээд дээрэс нь урт ба хос их шиг бол нэг үе тооцогдно тийм ээ. Бат хичээл дундуур гарлаа. Тийм ээ. Хэрвээ оюутан чинь хич ээл дунд уур гэд таслах юм бол мэдээж хэрэг төвөгтэй. Энэ бол буруу сонсогдно тийм ээ. Сонсогдох талаас. Тийм учраас энэ үеэр таслах гэдэг бол бас л зөв дуудлагад сургах, зөв дуудлага эзэмшүүлэх тийм ээ. Авааг зөв хэлж сургуулахад энэ үеэр таслах үе шилжүүлэх энэ асуудлууд бол заавал орж ирдэг. За тэгээ сүүлийн үед бол энэ үеийн хүснэгтүүд элбэг болсон. Энэ үеийн хүснэгтүүдийг аваад ингээд яг бүтнээр нь ингээд ашиглах гэхээр бас хитрхи эрэ мэрэн байгаад байгаа. Тийм ээ. Энд одоо арай дээр гэхдээ л бас нэг үг энэ дээр олон байна. За энэ үеийн хүснэгтүүдэд бас зөв дуудвал үеэр зөв дуудвал сургахын тулд үеийн хүснэгтийг ашиглаж болох боломжийг энэ бол тухайн суралцагчаас их хамаардаг. Айл гээгүүлэгчдэр алдаа энд л гараад байна вэ? Тийм учраас манайхан бол бид нэр өөрсдөө ингээд гаргасан байдаг. Нөгөө эрэ мэрэн байдлаас нь зайлсхийн тэгэл одоо энд бол одоо зөвхөн маамэ гэдээ уншижсэн бол доор нь бол мах болоод ингээд битүү үеийн доор. За мөн одоо сүүлийн үед нэг ном гарсан байгаа. Энэ номын зураг нь энэ доор байж байна. Монгол ардын үлгэрүүдийн номыг ингээд үеэр одоо өөр өнгөөр ингээд хэвлээд гаргачихсан байгаа. Энэ дээр бол яг нөгөө дээд одоо дээр заасан одоо ихшиг гэдэг үе тийм ээ. Ихшиг гээгүүлэгчээс бүтсэн үе, гээгүүлэгч ихсээс бүтсэн үе нь энд бүгд явж байгаа. Тэгээ энийг бол одоо ингээд үеэр дуудуулаад уншуулахад энэ болдог. Гэхдээ гүнзгийрсэн оюутан юм уу? Нэлээд одоо арга барилаа зөв дуудах зөөрөө сурчсан оюутанд
одоо өгүүлбэрийн урсгал маягаар уншаад явхад энд алдаа гардаг шүү. Энийг би бас заавал хэлхийг хүсэж байна. Жишээлбэл энэ явтал гэдэг үг байж байна. Явтал гэдэг үгийг явтал гэд явтал гэд дөнгөж сурч байгаа хүүхд бол ингэж уншиж байна. Гэтэл гүнзгийрсэн тохиолдолд явтал нөгөө аа маань балархай аа байж байгаа тийм ээ. За тэгээд иймэрхүү байдал дээр тэр хурдан уншуулах юм дээр энийг ашиглаж болохгүй. Тэгвэл хүүхэд чинь үеэрээ хэлэх гэсээр байгаа жишээлбэл минутаар уншуулж байгаа тохиолдолд энэ үеэр ингэж ялгаж өгсөн номыг хэрэглэж болохгүй. Яагаад гэвэл эндээ хүүхэд анхаарч байгаад удаан унших тохиолдлууд бас алдаа тийм буруу үндэгдэх болцоо гарч болно. За тэгээд энэ номыг та нар сургалтандаа бас ашиглаж болох юм. Энэ бол Монгол ардын үлгэрүүдийг ингэсэн байгаа. Тэгээд бас дотор үлгэрүүдээ уншуулчаад хөгжилтэй бас байж болно шүү дээ. За мөн зөв дуудах дээр ингээд дараачийн шатнд тийм ээ. Та нарын хүүхэд 3-тай байна уу 4-тэй байна уу хамаагүй хураангуй өгүүлбэр ямар ч байсан ашиглаж байгаа. Ээж та байна уу ээж гэдэг юм уу тийм ээ. Янз бүрийн байдлаар. Тэгээд энэ дээр бол одоо ингээд өгүүлбэрийн урсгалд ороод ирэхээр яаж та багш үү? Та багш үү? Та багш үү? Арай өөрөөр дуудаж гэтэл зөв дуудлага нь та багш үү? Та ээж үү гэж хэлэх юм уу? Та ээж үү гэж хэлэх юм уу? Энэ бол дахиад л нөгөө зөв дуудах. Тэгэхээр яах нь үйл үгийн цагуудыг үзэж явах явцад нөгөө л зөв дуудах зөв чинь зөв одоо дуудвал сургах энэ ажил маань орхигдохгүй явж л байна гэсэн үг. За энэ дараа нь юу байна уу? За дахиад нөгөө энгийн өгүүлбэрүүд явж байна тийм ээ. За ингэж яснаа өнгөрсөн цаг дээр байж байна. Одоо цаг дээр байж байна. Хаалттай асуулт нь байж байна. Нээлттэй асуулт нь байж байна тийм ээ. За энэ нээлттэй асуултан дээр та хизээ ирсэн юм бэ? Нөгөө уруулын гэгүүлэгчийн өмнө энэ маань эм болд хэлэгдэх дахиад л явж байна. Тийм учраас би өмнө нөгөө цагаан толгой дээр цагаан толгой таниулах ажил дээр их цаг одоо зараад байлгүйгээр тийм ээ. Айдасгүйгээр арагшаага бас ингээд захан урагшаага яваараа гэдгийн шалтгаан нь энэ. Өнгөрсөн цаг заалаа гэх чинь дахиад нөгөө аваа зугаа цагаан толгойгоо нэг сайхан уншуулад дуудах юмудаа сэргээгээд нөгөө зөв дуудах юм чинь энд явж л байна гэдэг ингээд үйл үгийн цагууд дээр бас ороод ирж болох нь байна шүү дээ. Энэ ингээд л үргэлжлээд л байдаг шүү энэ зөв дуудах хичээл нэг хичээлээр дуустдаг. За ингээд одоо сүүлийн үед манай энэ Халзаагийн Баярмаа багшийн нэг энэ ном байдаг. Та нар одоо зарим нь мэддэг байх. Энэ ном л одоо яг Монгол хүн өгүүлбэрийн дуудлага урсгалд ороод ирэхээр үйл үгийн цагууд яаж дуудагдж байгаа юм, яаж хэлэгдэж байгаа юм гэдгийг бүр их нарийн тодорхой тэгээд сонсох материалтай CD-тэй. Тэгээд дээрэс нь багш нь хийн дараа нь дасгалууд нь явна. Дасгалууд дотор нөгөө зөв дуудах нь тайлбартайгаа ингээ явдаг учраас нэг ийм ном байдаг. Энийг бас та нарт үзүүлье гэж бодлоо. За дээрэс нь одоо нэг өдөр тутам шахам хэрэглэгдэг нэг ийм 4 үг байдаг. За энэ тэтгэвэр гэдэг үг нь цөөхөн. Гэхдээ даалгавар гэдэг үг бол байнга орж ирж байдаг. Даалгавар тийм ээ бичгийн үг. Гэтэл хэллэг нь даалгавар. За багш нь даалгавар өгнө. Гэрийн даалгавраа хийсэн үү? Даалгавар чи хаа вэ? Даалгаврыг чинь үзье. Энэ болгонд бид нэр хизээч даалгавар гэж хэлэхгүй. За энэ дээр энэ бүтцээр бол 2 хүн үг байдаг шүү дээ. Ер нь бол даалгавар, тэтгэвэр гэдэг 2. Тийм ээ. За энэ 2 үгийг бол мартахгүйгээр ингэж мэдчих хэрэгтэй. Дээрээс нь автобусаар ирсэн үү? За тэгвэл бид нэр автобус гэж хэлдэг хүн ер нь хэд байдаг юм бол ер нь монголчууд дотор. Тийм ээ. Энийг бид нэр автобус гэж хэлдэг. Автобусаар ирсэн үү? Автобус чинь хаа вэ? Автобусанд суугаараа. Тийм ээ. За энэ. За дээрээс нь эмнэлэг гэдэг үгийг анхнаас нь зөв дуудуулаас урагчвал бас зөв бичлэгээс өөр хүн үг шүү дээ тийм ээ эмнэлэг. Эннээс илүү байж магадгүй зүгээр багш нар бол одоо өөрөө олж хайгаад тийм ээ. Эн чинь нөгөө нэг бичлэгээс өөр сонсогддог үгнүүд нь биш дээ. Үгний ижил байж тэгээд л олоод авах хэрэгтэй. Эмнэлэг рүү явлаа. Эмнэлгээс ирлээ. Эмнэлэгт хэвтэж тийм ээ. Ингээд одоо ийм нэг цөөхөн үгнүүд байж болох юм аа. За тэгээд миний ерөнхий лекц дууслаа. Тэгээд анхаарал тавьсанд баярлалаа. Одоо тэгээд асуулт миний цагаасаа жаахан өнгөрчих шиг бол уучлаарай. 5 минут өнгөрчихөө. За баярлалаа. Уучлаарай гэж уучлаарай багшаа. Үгүй багшаа.
бас жаахан новшуу болчихоо яагаад гэвчлээ. Аа зүгээр. Сонирхолтой байна. За тэгээд